Хей, за сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өнөөдөр та нартайгаа уулзъя гэх өдрийг хүртэл си одоо үлээж агаад одоо орж ирж байна. За тэгээд бүгдээр ороод ир тийм ээ. Тэгээ хэдүүлээ ярилцъя гэсэн гоё одоо ярилцаад явчихъя. Өнөөдрийн энэ Facebook live ерөөсөө миний удаан жил хүлээжсэн маш олон жил хөдөлмөрлсөн хөдөлмөрийн үр шим. Өнөөдөр та нартайгаа уулзъя гэд та нартайгаа энэ гоё одоо боломжийг олгохынс ингээд ажиллаад явсан нэлээх ажлын маань үр дүн өнөөдөр явж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг одоо энэ холбогдох цаг мөч та бүхэн таны амьдралд цоошин доор хаалга цоошин нээн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тийм ч учраас энэ хөдлөө маш их ажиллаа. Тэгээд бас та нартайгаа хуваалцах маш гоё. Гоё сонин гоё мэдээнүүдтэй байна. Ялангуяа миний хувьд миний бизнес гэдэг энэ онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бол зүгээр одоо хэн нэгэн хүний юу гэдэг зүгээр нэг одоо нэг ихтэй сургуульд ч юм уу сурчдаг юм биш. Зүгээр нэг одоо бизнес ойлгодог ч юм уу жоохон бизнес гадралдаг хүн болгоны мэдээд юм биш. Энэ бол маш олон жилийн хөдөлмөрийн ард одоо яг амьдрал дээр бид нар бизнесийн мэдлэг олж авсныгаа амьдралдаа туршаа хэрэгжүүлнэ тий. Тэр амжилтаа одоо бодтойгоор яаж бид нар бий болгох юм бэ? Яг жинхэнэ мөрөөдлийнхөө хүсэл мөрөөдлөөрөө ажиллаж амьдрна гэдгийн ид шидийг хэдүүлээ өнөөдөр гаргаж байгаа. Тэгээ би ийм гоё одоо миний байж байгаа газар гоё санагдчих байна та нар тий. Чамд гоё санагдж байгаа гэж бодож. Ягаад гэвэл энэ бас миний мөрөөдлийн нэг хэсэг гэсэн үг. Тэгээд энэ мөрөөдлийн одоо би бас маш их одоо их хэмиг олж нээсэн маш их олон сайн сайхан юмнуудыг олж харж танилаа. Тэгээд тэр таньсан болгоно одоо яаж энийг яг бодтойгоор бид нар мөрөөдлгээд яриад байдаг. Мөрөөдлгээд ярихлаар нэг л их тийм агаар дээр байгаа юм шиг хоол газар байгаад байгаа юм шиг нэг юм явагдаад байдаг шүү дээ тий. Тэгвэл одооноос эхлээд энэ хөтөлбөр маань чамааг одоо таныг яг өөрийнхөө жинхэнэ хүсээдс би юуны төлөө төрсөн юм бэ? Монгол хүн ингээд төрчлөө, өсчлөө амьдралаараа тий. Одоо би яаж энийг бодтойгоор харуулах вэ, хийх вэ гэдгийн асар том үе талгыг энэ хөтөлбөр маань та нарт нээж өгч байгаа. Тэгэхээр танд одоо өнөөдөр энэ хөтөлбөрийг зарлалаа би одоо 2 3 жил 4 жил баг энэ талаар яриад би яг ийм хөтөлбөр хийнэ тэгжээж би танд өнөөдөр яг дутуу байгаа шаардлагатай гэсэн бүх элементүүдийг чинь хааш цаашаа суурталж агаад яг өнөөдөр чамд хэрэгтэй. Өнөөдөр яг чамаг гэдэг одоо өнөөдрийн байж байгаа өнөөдрийн байр суурь амьдрал байгаа шүү дээ тий. Тэр амьдралаас чи үнэхээр хүсэл мөрөөдөл одоо зориг энэ үнэхээр вау би ингэж л амьдрах учиртай байсан юм бэ шүү гэдэг нэг сэтгэл бахархмаар өдрүүд байдаг шүү дээ тий. Яг тэрэнд хүртэл тэр замыг чинь энэ хөтөлбөр зааж гисэн байгаа. Тэгээ орж ирэх хүмүүстээ баярлаа. Одоо инх бүрэн од гэрлэж байна. Хай гэж орж ирсэн хүмүүс бичээд байгаараа за комент өчөж болно, асуулт өчөж болно. Өнөөдөр надаас айгүй олон Facebook мессежнүүд ирсэн надад. Тэгээ тэр бол бүгдэнд нь хариулж амжаагүй ч гэсэн тодорхойгоор бол ямар ч хэсэн энэ хөтөлбөрийнхаа талаар нарийн мэдээлэл өгөөч, яаж оролцох уу, яаж бүртгүүлэх үү гэж хэлжсэн. Өнөөдөр яг тэрийг одоо ярилцах гэж байна. Тийм болохоор ойртоо суура заяа. Энэ чийтэрийн хооронд болж байгаа баг булгинж байгаа гэсэн. Ягаад гэвэл энэ хөтөлбөрт олон хүнийг бүртгэж авч чадахгүй. Олон хүнтэй би зэрэгцэж ажиллах уу. Ягаад гэвэл чанарын үед энэ ч муу болоо явчихдаг байхгүй. Тэгэхээр хүн болгонтой туулж ажиллана. Энэ хөтөлбөрт оролцож байгаа хүн болгон хөтөлбөр дуусах үед өөрийн гэсэн бизнестэй, өөрийн гэсэн харуулхантай, өөрийн гэсэн одоо жишээлбэл энэ хөтөлбөрт оролцлоо гэхэд би сардаа дор хаяж 5 сая төгрөгийн орлоготой болмоор байна гэдэг тийм зорилготой тий. Яагаад гэвэл Монголын нийгэмд ажиллаж амьдраад ингээд явхад байгууллагуудад ажиллахад аюул хүндрэлтэй асуудалтай нийгмийн одоо улс төрийн байдал хэцүү эдийн засгийн хямрал болж байна. Маш олон асуудал болж байгаа шүү дээ тий. Гэтэл бид нэр ирээдүйг яаж баталгаажуулах юм бэ? Яаж би бизнес ямар төрлийн бизнес надад тохиромжтой юм бэ? Яаж одоо өөрийнхөө хүссэн хэмжээний бизнес өөрийнхөө санаанд хүрэн хүртлээ тэр бахархмаар гоё тий амжилтыг өөрийнхөө би амьдралаар үйлдэлээрээ бий болох юм бэ гэдэг юмыг өнөөдөр ярих гэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр бол яахрахгүй тэр замыг чинь зааж өгч байгаа. Тийм болохоор энэ гоё боломжийг хизээч одоо алдаж болохгүй шүү заяа. Тэгэхээр энэ булгинж байгаа цөөхөн хэдэн хүмүүстэй зориулаад хамгийн ихний бүртгүүлсэн цөөхөн хүмүүстэй энэ бүртгэлийг одоо энэ хөтөлбөрөө танилцуулж байгаа. Тэгэхээр тэрэнд оролцох төлөө би чамайг бас энэ боломжийг битгий авдраа гэж бодож байна.
яагаад гэвэл би одоо л яг энэ анхны удаа одоо яг миний бизнес гэдэг хөтөлбөрийг анхны удаа бүр ингэж нээлт хийж өгч байгаа ч гэсэн маш цөөн хүн дээр зориулж өгч байгаа. Тийм болохоор одоо яараараа заяа. Одоо энэ миний энэ одоо Facebook live-ын дээр байж байгаа энэ линк байгаа шүү дээ. monicabazukcik.com гэдэг my business гэсэн тэ ташууж маш my business гэсэн байна. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр таны одоо яг ороод энэ хөтөлбөрийн чинь талаар мэдээлэл аваад тэгээд энэ хөтөлбөр дээр яаж бүртгүүлэхийн, төлбөрөө яаж хийх юм, бүртгэл чинь одоо хөтөлбөр чинь дотор ямар агуулгатай, ямар сэдвүүдийг би оруулж өгсөн тий тэгээд хаана нь би яаж одоо ямар одоо нэмэлт бонус байгаа гэмтэрийг бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бүх мэдээллүүдийг одоо дараад орцоогоо тэгээд одоо энэ лайв хийж чиний асуултанд хариулаад хажуугаар нь өөрөө бас нэг хөтөлбөрийн талаар нэгэн жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгье заяа. Тэгээд энэ ерөөсө хөтөлбөр маань бүртгэж дууссан. Өнөөдөр 8 сар одоо яг хоёулаа Facebook live хийлээ шүү дээ. Тэгээд эхэлсэн л бол яг энэ цаг мөчөөс эхлээд идэвхжиж байна гэсэн бүртгэл маань яг одоо идэвхжиж байна гэсэн. Тэгэхээр яваад ороод бүртгүүлээрээ тэгээд бүртгэл хийхэд аюулгүй амархан байгаа заяа. Ерөөсө бүртгэлийнхаа анкетыг нэгдүгээр бүглэн. Өөрийнхөө бүх мэдээллийг чинь би одоо жишээл миний амьдрал юу вэ те тэгээд би над одоогоор тулгарч байгаа бэрхшээл асуудлууд юу байгаа ямар асуудлыг би хөтөлбөрт оролцоод шийдмээр байгаа юм те тэгээд би ямар зорилгот хүрмээр байгаа юм тэр мэдээллүүдээ өөрийнхөө талаар маш дэлгэрэнгүй сайхан мэдээллийг тэр бүртгэлийн анкетын дотор бүглэж өгөөрэй зэ тэгээд энэ вебсайт руугаа энэ линк рүүгээ орохоор чинь л жоохон доошоогоо хэсэгтвэл яг тэр бүртгэл хэсэг байгаа тэгээд тэрнлүүгээ сайхан бүглөөд яг чин үнэн сэтгэлээсээ бүглөөд бичээд явуулаарай зэ тэгээд тэгж бүглэнд тэгээд төлбөрөө яаж хийх зааварчилгаа чинь бас тэрэнд гарсан байгаа. Тэгээд хамгийн сүүл нь яаж одоо бид нар дараагийн одоо яг жинхэнэ одоо бид нар 8 сарын 30-ны өдөр хүртэл бүртгэлээ хийж дуусна гэсэн байгаа шүү дээ. 8 сарын 30-ны өдөр бүртгэлээ хийж дуусна. Тэгэхээр 9 сарын 1-нд 31-нд бид нар бүх оролцсон хүмүүстэйгээ имэйлээ явуулаад 9 сарын 1-нд хамгийн анхны одоо хөтөлбөрт оролцох хүмүүстэй урилга явуулна. Тэгээд анхны 31-нд урилга явуулна. Нөгөө амжилттай бүртгүүлсэн яг одоо энэ хүмүүстэйгээ ажиллана гэсэн хүмүүсээ бид нар мэдэгдээд авчин заяа. Тэгэхээр 31-нд мэдэгдээд 9 сарын 1-нд бид нар хамгийн анхны модуль буюу хамгийн анхныхаа хичээлийг онлайнаар зааж эхлэх юм байна заяа. Тэгээд энэ хөтөлбөр бол миний түрүү чи хийжсэн хөтөлбөрүүдтэй аргачлалын хувьд адилхан. Гэхдээ агуулгын хувьд асар том байгаа. Хэд дахин ихсгсэн. Тэгээ бонус бэлгийн хувьд вау. Би урд нь эзэж өвж байгаагүй тийм их гоё бонусыг бэлтгэсэн байгаа. За. Тэгэхээр би чамайг энэ гоё боломжийг, энэ гоё шансыг бити алдаарай гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг бизнесийн талаар ярьж байгаа юм биш. Энэ бол чинхэн чи юуны төлөө төрсөн юм? Чиний амьдрал ямар утга учиртай юм? Чи яаж энийгээ те ямар хүсэл мөрөөдөлтэй болж ямар хүсэл мөрөөдлөөр дамжуулж өөрийнхөө амьдралыг илүү баяжуулж аз жаргалтай сайн сайхан болгох хүсэж байгаа. Тэр бүх мөрөөдөл хүсэл одоо өөрийнх нь жинхэнэ чиний дотор амьдралын хүний diamond гэж яддаг нэг ялцдаг баг. Бүр өөр ирэхгүй баг. Хүн болгоны онцлог өөр. Хүн болгоны амьдралын туршлага өөр. Хүн болгоны мэдж байгаа тархинд агуулсан мэдлэг авьяас чадвар бүх юм өөр гэдэг байхгүй. Тэгэхээр яг тэр зөвхөн чам зохирсон, зөвхөн чамд хэрэгцээтэй тэр цаг үе, тэр мөч одоо тэр амьдралыг яаж бид нар бодтойгоор бий болгох юм бэ гэдэг юмыг бид нар энд ярьж байгаа гэсэн. Тэгэхээр чи гадаадд байж болно, Монголд байж болно, гэртээ сууж иж болно, гэртээ одоо хүүхдээ ард байж болно шүү. Эсвэл ажил хаагаад юм уу жоохон за яхаа мэдчихгүй олон янзын энийг ч туршиж үзэл болно ч юм шиг гэсэн үгтэй нэг л арай болохгүй, аргаа олж чадахгүй байгаа бол тэр хүмүүстэй энэ хөтөлбөр маань боломжтой болгож байгаа шүү заяа. Тэгэхээр ойртоо суугаараа одоо миний хэлэх мэдээлэл бүхэн одоо би нэг хэдэн минут л танартаа сууж чадна. Тэгээд бүтээлийнхээ хуудсыг нээгээд авах чинь. Тэгээд яг одооноос эхлээд бүтгэл бүх юм эхэлнэ гэсэн үг заяа. Тэгэхээр асуултууд байвал бичээрэй за. Орж ирсэн хүмүүстээ баярлалаа. За сүлжээ юу гэнэ? Лослмолоо юу гэнэ? Сүлжээ биш. Сүлжээ юу вэ? Окей. Тэгэхээр сүлжээ ерөөсөө биш. Энэ бол миний бизнес гэдэг онлайн дасгалжуулалтын хөтөлбөр. Ямар ч сүлжээ байхгүй. За бид нар одоо энэ гэдэг чинь ихтэй сургуульд оролцоход чи бол за бид нар би ч гэсэн одоо баг залуу байхдаа ер нь багасаа аав ээжигээ ч юм уу ингээл хараад байж хад тэдний бизнес гэдэг ойлголт нь асар бага байдаг, асар доголдолтой. Бизнесийг яаж хийх вэ? Би одоо нэг байгууллагад ажиллаад байдаг, цалин хөрөхгүй нэг хитэн төгрөгөн те өдөр болго манай аав ялангуяа багш хүн байсан 10 жилийн сургууль багшилдаг байсан болохоор ерөөсөө цалин орлого айгүй бага.
Тэгсэн мөртөө нийгэмд айгүй шудраг хөдөлмөрлөлөд өглөө болгон баг автобусанд гараад нөгөө төлбөрөө төлөөл те автобусанд суугаад ороод гараад ирэх хооронд л баг нөгөө хоолны мөнгөнд өдрийн хоолнд бол баг авсан цалин дуусчих жишээ нь те. Тэгэхээр хичнээн сайн сайхан манай аав шиг маш олон хүмүүс чин сэтгэлээс хөдөлмөрлөдөг. Манай ээж шиг маш олон хүмүүс үнэхээр хүүхдүүдээ сайн сайхан гоё ирээдүйтэй хүрчихсэн гэж боддог хүмүүс маш их байдаг. Тэгтэл би одоо аав ээжийнхээ амьдарч байгаа аав ээжийнхээ өнөөдрийн өнгөрсөн хугацаанд туулсан ажил амьдрал юмнуудаас хараад тахлаар ерөөсөө бид нар бизнес гэдэг ямыг бид нар мэдхгүйгээс болоод нэг байгууллагад юм уу нэг одоо юмд насаараа боол шиг ажиллаад амьдраад тэгээ нийгэм нь одоо хэцүү болвол тэгэл одоо би ажлаасаа хосогдлаа гэхэд 30 40 гараад ингээл явчихвал ажилгүй болчлоо гэвэл тэгэл миний хог насаараа л баг миний амьдрал одоо ингээл дуусаад гэдэгтүүртэй гараад ингээл те намайг би хөгшин учраас одоо нас цаагаал Монголч ямар байдг вэ хил заагаал мэдлэг дутагдаал те амьдрал ямар хэцүү болдог вэ гэтэл манай монголчуудын ер нь нийтлэг хүмүүсийн мэддэг бизнесийн ойлголт бизнесийг яаж хийх аргачлал юмнууд нь маш хязгаарлагдмал байдаг. Тийм учраас бид нар бизнесийг яг хүссэн хэмжээнд хүргэж чадахгүй бизнесийн стратеги арга боломж одоо техникийн мэдлэг одоо хэлний мэдлэг одоо дэлхийн зах зээл одоо бид нар глобалчлагдчихлаа шүү дээ. Тэгэхээр Монголд маш олон монголчууд гадагшаа явж ажиллаж амьдарч байна. Маш олон монголчууд одоо Монголдоо юм хийх хүсэл эрмэлзэлтэй болж байна. Гэтэл энэ бүх гоё боломжууд байгаад байгааг мэдээд байгаа мөртлөнгөөсөө яг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг мэддэггүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр би тэр хүмүүстэй зориулж энийг гаргаж өгч байгаа юм тий. Тэгэхээр манай аав шиг, манай ээж шиг одоо ийм нөхцөл байдалд одоо бид нар чинь насаараа юм игээл тэгэл нэг жоохон бизнес юм гэхээр яадаг гэхээр ганцхан 8 ч юм уу нэг дэлгүүр ажиллуулах ч юм уу тий нэг жоохон баригдмал байгаад идэв шүү тий. Тэгээд тэр баригдмал байдлаас нь гаргаж бидэрт тэр ерөөсөө сэтгэлээ хэрэгтэй байгаа байхгүй. Яг энэ миний бизнес шүү зөвхөн олон янзын бизнес байх биш нэг амжилттай чанартай бизнесийг хийгээд тэр маань үнэхээр чиний хүссэн мөрөөдсөн одоо амьдралын нэг хэсэг байгаад тийм төвшөнд хүртэл нь бид нар яаж өөрчлөлт хийх вэ гэдгийг энэ миний бизнес гэдэг хөтөлбөр ярьдгаараа их онцлог байгаа даа за. Тэгэхээр чи бизнесийн сургуульд одоо би ч гэсэн одоо Монголд нөгөө магистрийн MBA гэдэг чинь бизнесийн удирдлага гэж сургууль сураад манай найз нөхдөд ч гэсэн гадаадд сурж байгаа ч байна, төгссөн ч байна. Хичнээн ингээд төгссөн ч гэсэн яг ингээд эргүүлэл Монголдо очиод ч юм уу гадаадын байгууллагад очиод дахиад нэг ажил яагаад өөртөө бизнес хийн гэдэг чинь тодорхой хэмжээний зориг, тодорхой хэмжээний мэдлэг, арга ухаан маш их юм чамаас шаарддаг байхгүй. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр их хүмүүс тэрийг олж харж мэддэггүй. Ямар төрлийн бизнес яг надад тохиромжтой тий ямар төрлийн одоо юм надад илүү хэрэгцээтэй зөв юм бэ гэдгээ бидгүй учраас тэр олон юм дотроо төрчдөг. Тэрийг бид нар яаж хэрэгжүүлэх вэ? Зөвхөн надад тохиромжтой яг энэ л хад болтой юм. Үүнээр бид нар анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй юм байна. Би ямар авьяастай юм бэ гэдгийг бидгүй учраас бид нар хийж байгаа юмнууд боловсруул хагасдуу ингээд маш олон янзын юмнууд оролдол хайждаг тий. Тэгж нэг сургууль зураал, тэгж нэг яасан нэр тэгсэн тэрийг дараа нь болгочихсон ч гэдэг юм уу тий. Их жишээний маш олон янзын асуудал өглөөд эхэлдэг. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа юм гэхээр энэ хүн болгон өөр ингэсэн даймонд байдаг. Хүн болгон миний амьдрал миний юм ямар байх ёстой юм гэдгийг бид нар өөрсдөө зохион байдаг. Бид нар амьдрал хөртөгч юм аахгүй. Гэтэл бид нар яг нийлхий боолчлогдоод байгаа нэг хязгаарлагдаад маш их амьдрал. Тэгэхээр бид нар яг өөрийнхөө яг чигтээ байгаа юм гаргаж ирэхээс айгаад зориггүй нэг тийм болчихсон нэг энэ болохлоо энэ яг л энэ үний нэг арганд ингээл баригдаал нийгэмдээ баригдаад байгаа юм уу хүнд тааруулах гэж хийх гээд байгаа юм шиг тий нэг тийм сони юм байгаад байдаг байхгүй. Тэгэхээр бизнес хийн гэдэг чинь ардталтаа их хөөрхөн зориг байдаг. Зориг шаардна. Зориг шаардахтай тэр маань зориг гэдэг чинь одоо жишээлбэл зүгээр одоо ямар ч цаана юм шүү дээ. Тэ бид нар гүж дайраа хутга шүүгээр нь дайраа явна гэж байхгүй шүү дээ. Одоо юу гэдэг бамбаа юу зэрэг байл явна гэж байхгүй шүү дээ. Бизнес бүх юм тархив. Тэр тархиараа дамжуул бид нар гадагшаа нэг тэр тархиараа дамжуулж бид нар асар том хэмжээний цаг хүлээнийг хийж бүтээж болдог. Ерөөсөө хөлсөө гойжуулаад туслуулаад айд сандраад хүн хин нэгний яах вэ их бол гэж бодоод ахгүйгээр бид нар хийх эрх чадвар бүх юм байж байгаа мөртлөөсөө бид нар тархинд байж байгаа тэр сэтгэлгээний одоо бидний мэдж байгаа туршлага ойлгосон ойлголт бүх юм бид нар зөргөөр нөлөөлж хүн мэдхгүй юмас их айдаг шүү дээ тий. Тэгэхээр бид мэдхгүй юм хийж байгаа бас бизнес руу ороход ямар ч хүнд ер нь ямар ч бизнес хийхэд ер нь
бүх бизнес өөр гэдэг баггүй. Аргачлал нь өөр, систем нь өөр, модель загварууд нь өөр. Гэтэл бид нар тэрийг ойлгож мэдхгүйгээр би яг ийм загварууд гэдэг юм а гэдгийг бүгднийг гар дээр нь тавиад ойлгуулаад задлаад өгчүүл нөгөө хүн чи яах вэ гэхээр би яг юм байна. Би яг ингэж хийх хэрэгтэй юм байна гэдгийг улам сайн мэдээлэлтэй, сайн одоо ойлголттойгоор тэрийг шинчилж өөрчилж болдог гэсэн үг зэ. Тэгээ тийм утгаараа бид нар асар том ялгаатай байдаг. Окей. Тэгэхээр тийм учраас одоо миний бизнес гэж одоо энд зааж байгаа хөтөлбөр маань үүгээрээ асар том давуу. Ямар ч чи ихтэй сургууль ямар ч одоо жишээл гадаадын мастерын, магистрийн одоо тэгтээ том сургууль гэж бизнесийн том сургууль. Тэрийг төгсөөд гарч байгаа хүмүүсээс хөвчлэн сургуулаа хаяад ч юм уу тэгжээж entrepreneur болдог. Тэгжээж бизнесээ хийдэг. Яагаад гэвэл би тэр сургууль зааж байгаа онлайн систем аргачлал юмнууд нь бодит амьдрал дээр нийцж өгдөг байхгүй. Тэгэхээр яг чиний өөрөө чинь ямар ч сургууль, ямар ч доктор чамайг одоо жишээл чи магистрийн сургуулийг төгсчлөө гэхэд гараад чи бизнес хийж гин үү, тэргээр амжилтанд хүрж гин үгүй юу гэдгийг бол хэн ч чамаас падлын байхгүй, тэднэрт байхгүй. Тэгээд дээрэс нь хувийн чи одоо жишээлбэл ямар нэгэн зах зээлийнхаа судалгаагаа хийгээл брандаа ингэж бүтээгээл одоо манай бүтээгдэхүүн юм болж ийм үнцэнтэй ийм хийнгээл яг маркетингийн аргашил юмнууд, технологи юмнууд ингээл яриад өгөхлөөр тэрийг яг чамд нэг амьдралд ингэж хэрэгжүүлүүл гэдэг арга технологи юмнуудыг чинь бүр нүдэнд чинь харагдлан хилээд ойлгуулад өгдөг хүн байдаггүй. Тийм учраас бизнес маш нарийн атлаа асар том боломжийг хүнд яадаг байхгүй. Миний бизнес яг дэргөөр ичээдтэй. Яг тэр утгаараа би чамайг өнөөдөр яг энэ линкээр ороод өнөөдөр миний одоо та нарт хийж бүтээж байгаа юм модултай энэ хөтөлбөрийг танилцуулж байгаа юм заяа. Тэгээ энэ хөтөлбөр чамд таалагдана гэдэгт үнэхээр их итгэж байна. Тэгээ би ганц нэг асуултанд юу яа те. Окей. За хаад гэрэл орж исэн хүмүүстэй дэмжиж явдаг шүү бодор чимэг амсан жоо баярлаа. Окей. Тэгээд амжилт гэж байна бодор чимэг юу яасан хүмүүс байна. Please save my video гэх жаргалзуул хасив хийж нэ за санаа зовлтгоо. Лоцолмол ойлголоо гэж байна. Окей. За төлбөр нь хэдвэ моникерчээ хэдийн хугацаанд явагдах вэ гэж байна. За төлбөрийн 5 сая төгрөг байгаа. Мэдж байгаа тий. Эн чинь ямар одоо ихтэй сургууль суралцснаас илүү их үр дүнтэй тийм юу байгаа. Тэгэхээр нэг л удаа 5 сая төгрөг төлнө. Тэгээл энэ бүхэл бүтэн одоо баг 5 жилийн төлбөр баг төлчих чинь гэсэн. Яг гэвэл би эхний 1 жилийн хөлснөл уг нь 5 сая төгрөг авах хэрэгтэй байхгүй. Гэтэл би 1 жил авчаад үргэлжлүүлээд 4 сарын бонус өгч 4 жилийн бонус 4 жил энэ хөтөлбөртөө дахиж оролцоод ямар ч ихтэй сургууль чамайг одоо жишээл 1-р курстэй сураад ч юм уу одоо 1 жил суралцсан юмнуудаа дахиж суралцаа ч юм уу дахиж бүр амьдруулад хэрэгжүүлээ дахиад дутуу мэдээллүүдээ дахиж тэр доктор тий профессорудтайгаа уулзаад асуулт хариултаа олгоод аваараа тэр бизнесээ бүр хэрэгжүүлтлээ гэдэг тийм нөхцөлийг өгдөггүй шүү дээ тий. Гэтэл манайх тэгдэг байхгүй. Тэгэхээр ялгаа нь юу вэ гэхээр чи 1 жилийн хөлсийг төлнө тэгсэн мэтлээ 5 жил оролцох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 5 жилийн хугацаанд чи 5 сая төгрөгийг тэгсэн мэтлээ энэ хугацаанд хүн болгоны бизнесийн нөхцөл байдал хурд аргачлал юмуд өөрчлөлтөө сайжраад байгаа байхгүй. Тийм учраас би 5 жилийн эрхийг олгож байгаа гэдэг нь болохоор 1 жилийн одоо төлбөр төлж байгаа ч гэсэн 4 жилийн зүгээр бонусаар за өөрийгөө сайжруулад одоо нэмэлт асуултууд байгаа хэрэгжүүлэхдээ тулгараад хүндрээд байгаа яг бодит амьдрал дээр бизнес шин тулгараад байгаа асуудал юмнуудаа жил ирэх болгоод хөндөд биднээс зөвлөгөө юм таадаг гэсэн. Тэгэхээр яг тийм систем аргачлалаар хийсэн байгаа. Төлбөр маань хийдэг 5 сая төгрөг заяа. Тэгэхээр юунаас ихтэй сургууль бид нар төлөхтэй ч гэсэн ийм хэмжээний мөнгөийг төлж юу яаж чадахгүй тий. Одоо юу гэдэг бид нар гадаадд сургууль байхад 20-30 мянган доллар тий төлж 1 жил сурдаг. Гэтэл бид нэр тэр хэмжээгээр гараад бизнес хийн гэсэн баталгаа ямар ч юм олгодгүй байхгүй. Гэтэл тэр утгаараа манай хөтөлбөр болохоор тийм биш. Чи 1 жил оролцлоо гэхэд тий одоо чи жишээл 5 сая төгрөг зориулаад оруулчлаа гэхэд заавалчгүй чиний зорилго юу байх ёстой вэ гэхээр би ямар ч гэсэн энэ 5 сая төгрөгийг зориулсан бол сард би 5 сая төгрөгийн орлоготой болно. Сард би 5 сая төгрөгийн цэвэр орлоготой тийм бизнестэй болох ёстой гэсэн зорилгыг хүлээх ёстой. Тэгэхээр тийм учраас бид 5 жилийн хугацаа гэдэг юм уу тийм хугацаа өгч байгаа.
тэр нь аяг урт. Тэгээд яг хөтөлбөрөө идэвхтэй өрнөж одоо өргөж явах хугацаа нь болохоор 8 сар 8 хугацаа. Тэгээд 2 сар маш эрчимтэй маш том агуулгын сэдвүүд ярьж маш тэр бүр вау нэр юм байд юм уу вау хүмүүлэгдэж шүү дээ. Ангаадаг тэр үед те яг тэрийг бид нар гаргаж өгч байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа энэ маань зүгээр нэг одоо юу гэдгийг нэг удаа ч юм уу те ингээл яваал ингээл нэг одоо би ойлгосон ч юм уу ойлгоогүй ч юм уу нэг нэрлэхэд бид нэг хоёрын хооронд энэ надад толох болов миний амьдралын туршлагад нийцэх болов би энийг хэрэгжүүлэхэд яах вэ гэж ингээл эргэлдсэн маш олон асуултууд идэв ш. Тэр бүх асуудлуудаа энэ хөтөлбөр дотор хэрэгжүүлээ явчихгүй. Тэгэхээр амар ичтэй зөвхөн одоо оролцож байгаа хүн болгондоо яг өөрийнхөө арга барилгыг олоход нь л яг тусаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр 5 сая төгрөг за. Окей. Баяна BJ гинэ 5 сая so expensive. No, it's not expensive. Тэгэхээр би юу гэж баянад хэлж дээ те 5 сая төгрөг бол үнэтэй гэж байна. Энэ бол үнэтэй биш. Бид нар амьдрал асар хэмжээний зардлыг гаргадаг. Асар хэмжээний мөнгийг олж чадахгүй байгаа. Тэр бол ерөөсөө чи мэдлэг мэдэхгүй, боловсролыг үнэлж мэдэхгүй, мэдлэгээ бид нар ашиглаж чадахгүй. Би гадаад улсууд, би гадаад ч гэсэн сурж ирсэн, би Бээжинд сурж ирсэн, Англид сурж ирсэн тэгээ. Он хичнээн би хэдийн хэмжээний мөнгийг мэдлэгтэй зарцуулна. Тэр хэмжээгээр миний амьдрал сайжирдаг. Хэрвээ 5 сая төгрөг чи үнэтэй гэж бодож байгаа бол тэ чиний амьдрал тэр хэмжээг доогуур түвшинд явж байгаа гэсэн. Чи өөрийнхөө амьдралын стандартыг маш доогуур тавьдаг учраас хямдхан үнэлдэг учраас 5 сая төгрөгийг чи өөртөө зориулахасаа харамлаад байгаа байхгүй. Тэгэхээр анх ч гэсэн би ингээл одоо жишээл Бээжинд ихтэй суралцаад ингээл явж сурвал улсаас ингээл миний төлөө төлж байгаа мөнгийг асуу вау ийм их би одоо энийг амьдрал дээр би хэрэгжүүлж чадах болов яах болов гэж яадаг гэсэн тий. Тэгвэл тэрний хажууд одоо бид нар $20,000, $30,000 зөвхөн нэг жилд зориулдаг байхгүй. Гадаадд ихтэй сургуульд суралцаад одоо би 10 хэдэн жил ажиллаж амьдарчлаа тий. Гадаадд өөрийнхөө одоо мэрэгжил юмаа эзэмшээ түүгээрээ амжилтанд хүрээд 10 хэдэн жил болцсон сурцсан юмнуудаа тэр хугацаанд би хичнээн сая төгрөг зориулсан байх чи бодоод үзтээ. Тэгтэл би тэрийг 5 сая төгрөгөөр чам зориулж өгч байгаа байхгүй. Тэрийг бүр практиклаар хэрэгжүүлэхэд 5 сая төгрөг өгч байгаа. Тэр утгаараа би энийг 50 сая төгрөгөөр хөнгөн үнэлж болох байхгүй. Яг тэгвэл хүний амьдрал хүн чинь одоо жишээ би 10 жил суралцсан ажил мэдлэг бүх юмнуудыг багцлаад хамгийн шилдэг юмнуудыг багцлаад дээрээс нь бүр дэлхийн алдартай ментор, дасгалжуулагч, бизнесийн том одоо лидерүүд биш тий. Тэдний мэдлэгүүдийг чамд яг хамгийн шаардлагатай маш одоо чухал гэж бодсон тэгсэн хөтөлбөрөөсөө яг энийг л хийхэд чиний бизнес ингээл цэцэглэл гараад явах гэдэг хэсгүүдийн би гаргаад өгсөн. Тэрээс би явуулсан тэр олон корпорац ч юм уу янз янзын том юм ярихыг хүсээгүй. Хамгийн гол нь маш энгийн аргаар өөрийнхөө бизнесийг яг өөрийнхөө суусан газраас бид нар шороо атгана гэж ярьдаг шүү дээ монголчуудын тий. Тим төвшөнд тим чадвартай тэгээд яг дараагийн төвшөнд өсөх хэмжээний санхүүгээ би хаанаас авах вэ? Бид нар хаанаас яаж би одоо өөрийнхөө вебсайт яаж би вебсайтынхаа зардалыг оруулж болдгийг тий. Яаж би маркетинг хийдэг? Маркетингаа зардалыг яаж нөлөөтэй болох вэ? Маркетинг ямар нэгэн кампани хийлээ гэхэд кампани гүйцэтгэх яаж надад мөнгө болж байгаа. Тэр бүх систем харилцааны бүх урлаг тэр бүх олон юу гэдэг техник технологийн мэдлэгээс гадна дэлхийн зах зээл рүү нэвтрэх хэмжээний боломжтой тийм том нөөцийг өөрийнхөө брендийг би яаж Монгол гадаадын улс гаргах юм. Тэгвэл яг тэр боломжийг бид нар одоо энд ярьж байгаа байхгүй. Тэгээд тийм учраас 5 сая төгрөг бол no darling чиний хувьд бол юу вэ гэхээр чиний асуудал юу вэ гэхээр чи өөрийгөө хитрхи доогуур үнэлж байна. Хэрвээ чи өөрийгөө үнэлдэг бол 5 сая төгрөг чи юу ч биш байх хэвээр чиний хувьд. Яагаад гэвэл чи одоо яг гаргаж байгаа юун дээр чи 5 сая төгрөгийг асар хэмжээг нь алдчихж байгаа. Чи 5 сая төгрөгийг олох хэмжээний сэтгэлгээг сурах хэрэгтэй байтал чи 5 сая төгрөгийг зүгээр харахгүйгээр өнгөрнө гэдэг чинь чи алдчихин гэсэн баггүй. Тэгэхээр тэр утгаараа яаж яах вэ гэхээр чамд потенциал байхгүй 5 сая потенциал байхгүй да биш. Хамгийн гол нь чиний сэтгэлгээ одоо сэтгэлгээний төвшин 5 сая төгрөг хэмжээнд сэтгэж хөгжиж амжаагүй гэсэн үг. Тэр утгаараа баяна би чамд гэж чин сэтгэлээс зориулж ирэхэд яг би олон жилийн өмнө бол би тэгж бодож магадгүйсэн тий. Энэ амар үнэтэй юм байна. Амар үнэтэй юм дандаа мөнгөөр хэмждэг. Гэтэл тэрний ардталт байж байгаа үнцэн миний амьдралд өөр өгөөж би бүрэн харж сэтгэж ойлгож чадаагүй учраас би мөнгөнд стресстэй байдаг байхгүй. Тэгэхээр яаж гэхээр бид бүх боломжуудыг бүх юмыг утга учир мөнгөнд өгöd байгаа мөртлөөсөө амьдрал хүссэн мөрөөдлийнхээ амьдралыг бүтээх хэмжээний чадлыг
чансаа одоо боломжийг өөртөө нээж өгч чадаагүй гэсэн. Тийм утгаар баяна би чамд гэж зориулахад тий энэ сэтгэлгээгээ өөрчлөөрэй заяа. Өөртөө зориулж мөнгө зориулсан. Тэгээд тэрний хэмжээгээр би хэд вау онц мөстэйгүр эсвэл танаа газар шүү дээ. Би хаана байгаа гэдгийг хандлт хэлж өгөө. Би бол дээр тэгээд миний үед энэ бол мөрөөджсэн маш олон жил одоо инхийсэн гэж бодож байсан юмнууд таймаа хэсэг байгаа. Өнгөрсөн 7 хоногт миний төрсөн өдрийн дулсан байхгүй. Тэгээд бид нар айгүй гоё газруудаар явсан. Гоё би ганц нэг зургнууд тавьсан байгаа. Нэг айгүй гоё газрууд бид нар галтууд руу гарсан. Амар галтуулын нөгөө лава буцлаал тий ундраал юу яждаг. Тэгэл тийм газруудаар явсан. Бид нар нэг бүхтээ тэмээ унж баахан явсан. Бүр амар гоё явсан газрууд бол амар гоё зөө. Би тэгээ чамааг яг цагаад бол чамааг яг ингээд амьдраасаа л гэж бодож байна. Миний хувьд өнөөдөр бид нар буцаад англи руугаа буцна. Өнөөдөр бид нар орой тийшээгээ онгоцон тэсэж явна. Тэгэхээр тэрнээсээ өмнө та нарт одоо энэ бүртгэлийнхаа юмыг танилцуулж байгаа. Энэ айгүй гоё. Миний яг артлт одоо жишээлбэл ингээд шууд босоод харахад далаа яригдэ тий. Бид нар доотлох бассейнтэй одоо юм бүх юмнууд нь тий шингэсэн амар гоё тийм аюу гоё хэсэг гоё газар бид зөндөө олон зураг зарсан. Гэхдээ яг боломжоор фейсбુક дээр тавина зэ. Окей за дараагийн юм доги доко гэж байна. Амжилт гэж байна те. Шижир туяа уучлаарай өөрөө нас залуу хүн байна. Хаанаас туршлагыг хуримтлуулна, сурсан сургууль, уншсан номнуудаа нөө би бүгднийг нэрлэж мэдээж чадахгүй ш. Би 10 хэдэн жил би залуу хүн магадгүй харагдаж магадгүй гэхдээ би нэг залуу хүн биш. Яагаад хүн аз жаргалтай байхлаар хүн залуухан мэдрэмж төрдөө шүү дээ. Яагаад ч энерги нэг гарч ирээд байдаг шүү дээ. Тэгвэл миний хувьд магадгүй тэрнээс бүр нэг жоохон бол ерөөсөө биш. Их хүмүүсээ яг туршлагыг ингээ хараад үзлээ. Тэ харахад аюу залуухан тэгээд яг ингээ ажиллаад амьдрал би хэд хэдэн сургууль төгссөн. Тэ одоо дэлхийн одоо өнгөрсөн жил гэхэд би одоо Их Британий хамгийн шилдэг бизнес удирдагч гэдэг цолыг бүртгэж авсан хүн. Тэгээд ер нь бол яг англи монгол одоо дэлхийн зах зээлд ч юм уу глобал одоо олон улсын менторинг дасгалжуулалтын зах зээлд бол би үнэхээр өөрийгөө одоо юу гэдэг айгүй яг хүссэн мөрөөдсөн яг монголчуудад зориулж өгье гэжсэн юмнуудаа дэлхийн зах зээл глобал одоо олон мундаг хүмүүсийн донд ажиллаж амьдарч бүтээж явж байгаа тийм хүн байна. Тийм учраас тэрийг бас харцгаа. Окей. За хаанаас хөтлж байна гинэ. Би одоо энэ юунд Канари арал дээр ирсэн байна. Tenerife гэдэг арал дээр. Тэгээ бид нар яг одоо миний энэ аралд одоо жишээл ийшээ ингээ харахад галтууд байгаа. Тэгэл миний артлаар ингээл тэр чигээр аюу гоё газар амар гоё газар. Би одоо юу үгээр хэлж чадахгүй шүү дээ тий. Окей. За Цэрлавгийн Сани Моника хичээ баяр үргээ миний бизнес хөтөлбөрт эхлүүлэх гэж байгаад би 2 жилийн өмнө анх сонсож байсан гэж яг зөв тий. Энэ хөтөлбөр маань анх би баг 3-4 жилийн өмнөөс л ерөөсөө яг ийм хөтөлбөр байхгүй болохгүй маань гэж бодож бэлтгэжсэн. Гэтэ хажуугаар нь би маш их ажилтаа дасгалжуулалтынхаа юмыг хийгээд ингээд юугаад явж исэн учраас одоо яг жинхэнэ энэ хөтөлбөрөө хамгийн анхудаа монголчууд зориулж байгаа. Гэхдээ би тэр нь өмнө хэд хэдэн удаа хөтөлбөр явуулж исэн. Тэр маань одоо жишээ мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр. Тэр бол цэвэр яг хаанаасаа бид нар мөнгийг алдаад байдгийг, мөнгийг яаж олдгийг, мөнгийг яаж хөрөнгө оруулалт хийдгийг, тийм мөнгөө яаж ашигладгийг, мөнгийг олох тэр нөөц болцоо сүлжээг бид нар хаана байдгийм бэ гэдэг хөтөлбөрийг хийжсэн. Тэр маань бол яг одоо миний бизнес гэдэг хөтөлбөрийн хувьд арай жоохон юу гэдэг цаар хүний хувьд бол би зөвхөн 20 хүнтэй ажилласан. Тэгээ тэр 20 хүмүүс вау амар их одоо та нар одоо энэ линк руу яваад орно шүү дээ тий. Тэгэхээр тэр мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт оролцсон оролцогчд маань ямар сэтгэлдтэй юу сурсан гэдэг чин сэтгэлээ хуваалцсан тийм видеонууд байгаа. Тэрийг үзээрэй. Тэгээд миний хөтөлбөрүүд яаж болдгийг мэдэж аваарай заяа. Тэгэхээр миний бизнес хөтөлбөр бол айгүй чидтэй тийм гоё хөтөлбөр байгаа. Тэгэхээр Марта, сайн уу Марта? Долгормаа их ороод ирсэн байна. Гантик цэцэг батсан гээ сайн байна уу? Сайхан амарч байна уу Моника гэнэ долгормаа сайн. Баярлалаа. Долгормаа их маань манай одоо юу Шведэд байдаг их өөрөө одоо нөгөө манай хөтөлбөрт анх орж ирэхдээ нэг сүшиний бизнестэй байсан. Тэгээд
одоо сурмагч маань нөгөө тэр хөтөлбөр дуусах үед яг яасан бэ гэхээр нэг л сүсийн бизнестэй өөрөө хамаг юм хийдэг бүр стресстэй яхаа мэдгүй юм ч гэдэг юм уу те санаа зовлон ингээл хит хитэн залуучууд байдаг мөртлөө яагаад ч бүхэл юм ингээл нуруунд дээр наваарал яадаг гэсэн толгормагч сэтгэлгээ шал өөр болсон. Сүүлдээ хөтөлбөр дуусах үед за би энийг ингэж хийх юм байна ингэж хүмүүсээд ажилд оруулах юм байна тренингээ ингэж хийх юм байна ингээд одоо дараагийн түвшинд дараагийн бизнес бол би accountancy firm ажиллуулах би ерөөсөө ингэж өөрийгөө ашиглаж байсан юм байна. Би одоо ингэж явхад одоо миний сэтгэлгээ шал өөр болж байна. Би одоо 2-3 жилийн дараа гэхэд ийм бизнестэй, ийм орлоготой, ийм юутай би дандаа юмыг одоо жишээл хохирогч зөнгөөс аргаар сэтгэдэг байсан юм байна. Бидний сэтгэлгээ асар их блок гэдэг байхгүй юу? Бидний сэтгэлгээ яадаг вэ гэхээр бид нарыг хичнээн сайхан гоё амжилт, хичнээн сайхан гоё боломж байсаар байхад харахгүй тийм сохор болгочдөг байхгүй юу? Тэгээд тэр утгаараа юу гэдэг одоо даалгаврын хувьд бол яг сэтгэлгээг нь л өөрчилсөн бид нар. Сэтгэлгээг нь өөрчилж ирсэн ийм гоё боломжууд байгаа гэдгийг өөрчлөөд өчглөөр даалгаврын маань яахан хөтөлбөрийн төгс 2-3 янзын бизнес хийх идеатай бүр зах зээлээ таньсан. Ингэж хийх юм байна. За би миний бизнес хөтөлбөртөө би заавал оролцсноо гэд явж ясэн. Тэгэхээр даалгаврын маань яг одоо манай мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт оролцсон. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт оролцохдоо 2 сая төгрөг төлөлөө те даалгаврын тэгээд одоо миний бизнес гэдэг хөтөлбөр маань 5 сая төгрөг 2 сая төгрөг төлчөөд мань хүн яасан доор хаяж 20 сая төгрөгийн орлогыг олох боломжтой гэдэг яахахгүй мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд 5 сая төгрөгийг оруулчаад дахиад тий энэ итгэл мөнгийг одоо хийхтэй бизнесийн системийн аргачлал миний бизнес гэдэг хөтөлбөрөөс илүү батжуулаад, илүү сайжруулад, илүү чанаржуулаад явах юмыг эндээс суралцах юм байна гэж бодож байгаа учраас долгормагч маань энд дэж байгаа хаа гэж найж байна. Тэгээд энэ талаар яахахгүй бид нар ярьжсэн маш олон хүмүүс ямар их боломж байдаг бид нар ерөөсө боломжоо олж харахгүй ямар их бизнесийн гоё аргачлалууд энэ дэлхийн зах зээл дээр байдаг атлаа бид нар өөртөө итгэлгүйгээсээ өөрсдийнхээ мэдлэг хүрдгүйгээсээ стратеги ойлгодгүйгээсээ бизнесийг яг үйлчлэгчээ хэрэглэгчээ зах зээлээ бүрэн ойлгож чаддгүйгээсээ бид нар алддгийг гэдгийг яриад байгаа юм цаа. Окей. Гүнжин тунгалаг туяа гэх мадуу орч туяа сайн уу Батя. Тэгэхээр манай Батя манай одоо жишээл би өөрөө ингээ гадаад байгаа шүү дээ тий. Гэтэл манай Батя яадаг вэ гэхээр Монголд байж байгаа бүх одоо төлбөр тооцоо бүртгэл бүх юмнуудыг хариуцж явуулдаг хүн байгаа. Тэгэхээр Facebook дээр туяа гэсэн бүсгүй яваад байгаа. Тэгээ манай энэ Facebook live-ыг шеэр ингээд юу яагаад явж хаад Батя хариулцчихэд та нарт туслаад өгөх багцаа. Тэгэхээр бид нар одоо бүртгэл хийхэд Батягийн утсыг хүчээд авъя гэвэл нэмэлт утсан тий 9877 03 38 гэдэг дугаар байгаа. 9915 6053 гэдэг ийм 2 дугаар байгаа. Аль нь ажиллах хэвээр. Тэгээд Батя бүртгэлийнхаа юмыг хийгээд төлбөрийг чи яаж байгаа баталгаажуулаад за ингээ боллоо шүү гэдэг нэмэлт мэдээллүүдийг өгөөд явчихсан за. Ерөнхийдөө бол би бүх юмыг нөгөө би чинь одоо гадаад байж байгаа болохоор манай дүү миний хамаг одоо наан цаана нарийн ширийн те бүртгэл тооцоо одоо тэгээд одоо найдвартай одоо үйлчлэгийн хүмүүст хүргэх туслах хэмжээний ажлыг амжуулаад явж байгаа. Тэгэхээр энэ дашрамд Батятай баярлаа гэж хэлчихэ тийм ээ. Тэгээ гүнжин тунгалаг маань тэгж जैन те мундаг цоглог бүсгүй юм амжилт гэсэг баярлаа. Гүнжин тунгалаг. Окей. За Батулга гэж хаа Монголда бизнесийн салбарыг хүчээ үзэх бодол би юу гэнэ. Би Монголда ажиллаж байгаа шүү дээ. Онлайнаар бид нар байж байгаа гэсэн бид нар яг тэгж хараад байдаг байхгүй. Монголда ирэхгүй байх, Монголда явах нь яг цагаад бол миний хийж байгаа бүх үйлдэлүүд одоо бид нар 30 хоногт амьдралаа өөрчлөе гэж аяа явуулсан. Тэрмээр монголчуудад зориулсан үнэгүй хөтөлбөр байхгүй. Онлайнаар олсон. Бид нар амар хязгаартай сэтгэгээд байдаг байхгүй. Тэгэхээр би гадаад байж байгаа ч гэсэн Монголдо зориулж юм байдаг. Гадаад амьдарч байгаа ч гэсэн Монголынхоо төлөө Монголынхоо нийгмийн төлөө онлайнаар одоо технологийн одоо том зах зээлийн одоо боломжуудыг Монголын зах зээл рүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар ажилладаг. Тэгэхээр тэрэнд бол Монголдо орж ирээд биш би Монголдо зориулаад өнөөдөр чамтай ярьж байгаа өнөөдөр тань зориулаад хөтөлбөр явуулчлаа бол би Монголынхаа зах зээлд Монгол хүмүүстэй зориулж хийж ийн гэсэн. Гадаад байж байгаа хүмүүс надад маш их холбогддог шууд надад одоо надад холбогддог хүмүүсийн бараг 50%, 60-70% гадаад байдаг хүмүүс байдаг. Яг тэр би өөрөө ч гэсэн гадаад байгаа болохоор тэд нар ч гэсэн ойлгомжтой хэрэглэхэд амархан санагддаг байх л та. Ер нь гадаад ч Монголч онлайн ашиглаж чаддаг технологи юмыг суралцсан мэдээ гэсэн тэмүүлэлтэй хүн болгонд миний үйлчилгээ туслалцаа ерөөсөд дэлхийн зах зээл хязгаарлагдахгүйгээр хүрч байгаа. Тэгэхээр Монголын зах зээл Монголдо би очих уу? Монголдо яг Монгол зүгээр биеэрээ очих гэдэг чинь өөр шүү дээ, тийм. Яг одоо байж байгаа газраас
Энэ бол яг эрхчлэл байхгүй. Одоо яг бизнесийг онлайнаар хийгээ. Тийм ч учраас миний бизнес хөтөлбөрөөр би вебсайтаа яаж хийх юм, маркетингаа яаж хийх юм, хүмүүстэйгээ яаж холбогдох юм, хүмүүстэй яаж шилдэг хөтөлбөрийг гаргаж өгөх, шилдэг үйлчилгээ бараа бүтээгдэхүүний дизайныг яаж гаргаж өгөх гэдэг нарийн юмнуудыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хичнээн би одоо гадаад улсад ажиллаж амьдарч мөрөөдлийнхөө орон зайд ажиллаж амьдарч байгаа ч гэсэн Монголынхоо нийгмийн төлөө цогцолж байгаа. Окей, за дараагийнх нь өөр юу вэ? За огид орж сайн уу, амжилт хүсье. Монголчуудад арай үнэтэйдэх үү? Монголчуудад бол хямдхан, ялангуяа монголчууд ямар хэмжээний мөнгийг алддаг вэ гэдгийг харьцуулаад харах юм бол энэ бол хөрөнгө оруулалт, энэ зүгээр алдах мөнгө биш, хөрөнгө оруулалт. Тийм учраас энэ бол монголчууд харж монголчууд зориулаад би 50 саяар үнэлэх юм байна. Тийм болохоор мөнгөн дээр битгий яваарай заа. Окей. Төмөр Баатараас сансарт байдаг чинь таны ажилд өндөр амжилт хүсье. Ном болон сонсдог чиглэлүүдийг чинь үргэлж уншиж сонсдог шүү. Маш баярлалаа гэж. За баярлалаа Төмөр Баатар сансарт. Окей. За уран гамба цаана хаа гэж юм те. Миний бизнес хөтөлбөр 5 сая гэсэн үү? 5 сая. Огийн дорж энэ сургалтаа яг юу өөрчлөгдөх вэ гэж юм. Ерөөс амьдралах хаана ямар чиний амьдрал чи өөрчлөлтөө бус хүмүүсээс өөрчлөлтөө тий чи хаана өөрчлөлт хиймээр байна, ямар бизнес хиймээр байна, тэр бүх цэгүүдээ олж харж мэдэж авна. Тэгэхээр бизнесийн дотоод наривчлсан задрагаа, стратеги, одоо бизнесийн модельүүдээ зохиохоос ахуулаад тэгээ бид нар хамгийн эхлээд ийм байгаа. Хөтөлбөр чинь 8 янз юм. Би одоо миний бизнес хөтөлбөрийнхээ хуудас руу бид нар энэ линк рүүгээ дараа ороод заяа хүмүүсээ. Тэгээ айгүй сайхан би тайлбарлаад өгье. Энэ дотор чинь 8-7 хоног гэж ярьсан шүү дээ. Маш эрчимтэй 8-7 хоног ажиллана. Тэгээ тэрийгэ 1 жил ажиллачаад орохгүй 5 жил үргэлжлүүлэх байхгүй. 5 жилийн 4 жилийг бонус бэлэг болгож өгөх гэсэн үг за. Тэр болохоор ерөөсөө чи 1 жилийн төлбөр төлж байгаа. 1 жилийн хөтөлбөрийн агуулга материал юмнуудыг амьдралдаа хэрэгжүүлэх юм төлж байгаа атлаа чи 5 жил гэсэн үг. Тэгэхээр чи юу 5 жилийн төлбөрийг сургалтын хөлсийг 5 сая төгрөг төлнө гэдэг чинь вау амар юмхан байгаа шүү дээ. Тэгээ би та нарт одоо жишээл би чамд одоо би яг энэ линкээр дараад орлоо. Тэгээд орчоод хөтөлбөрийнхаа яг агуулгыг одоо хөтөлбөрийн агуулга гэдэг миний бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн агуулга гэдэг хэсгээс үргэлжлүүлээд одоо чамд хэлээд өгье за. Тэгэхээр хамгийн ихний миний модуль гэхээр миний амьдрал diamond гэдэг модуль байгаа. Тэгэхээр миний амьдрал diamond гэдэг бол хүн болгон өөр, хүн болгоны сэтгэл болгон өөр, хүн болгоны мэддэг туулсан амьдрал өөр, амьдрал тулгарч ирсэн бэрхшээл өөр, нөөц болцоо өөр, цар хүрээ өөр тий. Тэгээд тэр амьдралаас бид юуг нь авч яаж өөрчлөх юм бэ? Цоошин одоо бүтээгчийг өөрийнхөө амьдралаас бий болгож цоошин одоо ид шидтэй амьдралыг бүтээгдэр diamond-ыг одоо цоошин хүнийг өөрөө цоошин дүр төрхийг өөрөөсөө бүтээж олж харах боломжийг энэ нэг модуль дээр зааж. Тэр нь асар их хэмжээний вау чиний баг бүлэгтэй амьдралыг өнгөрсөн амьдралыг харж үзээд одоо байж байгаа амьдралыг туршлага мэдлэг бүх юмнуудыг чи холбож үзээд тэрнээс бид нэр цаашаа би ийм diamond толчлоо гэдэг хэлэх юмтай хийсэн юмтай бүр сэтгэл хангалаа вау ямар гоё юм бэ би чи нэр ийм ид шидийн хүн юм байна шүү дээ би чи ийм гялцхий үн цэнтэй би ийм сайн сайханмар дүүрэн хүн юм биш гэдэг мэдэрч аваа тэрийг одоо яаж бид нэр эрэл дүүрэн рүү ашиглах вэ бизнесийн амьдрал руугаа яаж шилжүүлэх вэ гэдэг юмыг модуль 2 дээр бид нэр ярьж хэлж байгаа. Тэгэхээр хамгийн ихний модуль 1 гэдэг энэ болохоор миний сэтгэлтэй хөтөлбөр дээр ч би зарим нэг хэсгийг оруулж исэн. Тэгээд дээрээс нэмээд улам баяжуул шал өөр өнцгөөс нь яг бид нар diamond-а яаж бүтээх өөрийнхөө амьдралыг цоо шинээр яаж бүтээх юм. Би чи ийм байсан юм шиг бид нар дандаа буруу зүрх юм ойлгох шиг буруу зүрх юм мэдэж чадаагүйгээсээ бид нар харамсдаг одоо хийсэн алдаанаасаа бид нар их харамсаж амьдраад идэв шүү дээ. Тэгвэл энэ бүхэн чинь яг өнгөрсөн бүх юмудаа хараад дүгнээд бүх юмдаа өөрчлөлт хийгээд бүр яг нөгөө шидтэн гэж ярмаар би одоо magician гэж ярмаар сан гайхалтай амьдрал гэдгийг яг өөрөө ирэхгүй мэдрэх тэр анхны модуль дээрээс л бид нар вау энэ ч амар гоё амар том юм байна. Бүхэл бүтэн амьдралыг чинь баг энэ богино хугацаанд энэ нэг модуль доторлостой яриад явчих байхгүй. Тэгэхээр энэ асар хүчтэй техник аргачлууд байгаа. Дэлхийн одоо жишээлбэл ямар ч ихний сургууль чи заалахгүй. Ямар ч одоо тэ үн цэнтэй үнэтэй гэж бодоод байгаа юмыг яг монголын хэл дээр монгол хүн яг монгол чамд зориулаад тааруулсан аргачлал
юм чинь оруулж өгч тэр аргачлалуудыг хэрэглээд асуулуудаа ажиллаад ирчих юм бол чи вау гэж бичэн за. Тэгэхээр миний хөтөлбөрөд юус яг тэргүүр аягүй шийдтэй. Ерөөсөө яг хүнд нь яг яаж нөлөөлөх вэ? Хүнд нь яаж тусгаж өгөх үү гэдэг талд руу аягүй хүчтэй гэдэг. За. Тэгэхээр яг хувийн амьдралаа чи цоо шинээр дизайн хийж өгнө гэсэн үг. Чи яг уран бүтээлч болж хувирна гэсэн үг. Чи яг шийдтэн болж хувирна гэсэн үг. Чи яг diamond өөрөө чи яг diamond болж хувирна гэсэн үг. Тэгэхээр чи өөрөө яг одоо жишээлбэл юмны өмнө өвдөх сүвдөөд санаа зовоод ч юм уу хүмүүс юу гэж хэлэх бол яах бол ийх бол гэж бодоод ахгүйгээр цоо шинийг юмыг цоо шинээр харж цоо шинэ өндөрлөгт орж ажиллаж амьдарч сурна гэсэн үг заяа. Тэгэхээр модуль 1 дээр тэрийг ярьж байгаа. Модуль 2 дээр миний бизнесийн загвар модель. Тэгэхээр цоо шинээр бид нар одоо жишээл амьдралаасаа бид юу хүлээж аваа. Яг бид нар монголчууд тэг яриад суусан газраас шороо атгах гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл бид нар урд нь яад үрлээр нөгөө алтан дээр суусан гуйлахчин шиг амьдраад одоо магадгүй маш олон хүмүүс алтан дээр суусан гуйлахчин шиг яг нэг юм байгаад идэг. Тэгсэн хүртэл яаж тэрийг ашиглахаа мэдэхгүй яваад идэг шүү дээ. Тэгвэл бид нар яг тэр амьдралаа нэгэнд одоо суусан газраас шороо атгаад сураад одоо даймонда мэдээд ойлгож шүүрээд авчвал чиний амьдралыг бид нар бизнес модель руу хоёр дахь модель дээрээ зааж өгнө гэсэн. Тэгэхээр миний бизнес загвар модель гэдэг бизнесийн загвар моделийг бид нар энэ модуль 2 дээрээ хийн гэсэн. Тэгэхээр вау тэгвэл би ийм хүн байна. Тэгвэл би надад ямар төрлийн бизнесийн модель хэрэгтэй юм бэ? Ямар аргачлалаар, ямар загвараар би нэг өөрийнхөө бизнесийг амжилтанд хүргүүл надад хамгийн зөв юм бэ гэдэг алхмыг миний бизнесийн загвар модель гэдэг дээр ярих юм байна. За энэ цагаас ахуулаад жинхэнэ амьдрал чи юу ч тохиолдсон бэ? Амьдрал чи ямар ч шинэ одоо өсөлт өөрчлөлт шинжлэлтэй орж ирсэн ч ямар ч гашуун амьдрал чам тохиолдсон бай, ямар ч бэрхшээлтэй зовлонтой амьд туусан бай. Тэрийг бид даймонд болоод авчлаа. Тэгээд яг уу дараа тэрийг бизнес болгоод түүгээрээ дамжуулж мөнгө олох тэр нөөц олцоо сувгийг модуль 2 дээр олж байгаа гэсэн зэ. Гоё. Окей. За гурав дахь нь юу вэ гэхээр миний бизнесийн зах зээл. За тэгэхээр бид нар модель зохиогоо за би ийм яг л ийм модельтэй байна. Ийм загвартаагаар би миний бизнес байх хэрэгтэй байна. Ийм тэг функцтай ийм нөхцөлд би ажиллах хэрэгтэй байна гэдгийг таниад харчингуудаа дараа нь бид нар яг хавлаг яг жинхэнэ зах зээл рүү явж орно. Ямар ч ихтэй сургуулийн юун дээр маш олон зах зээлийн судалгаа хийн. Тэг ингээл тэг одоо жишээлбэл Монгол ч гэсэн тийм зах зээлийн судалгаа ингээл төлбөртөө үйлчлүүлж байдаг. Ихэвчлэн тэр нь ерөөсөө чиний үйлчлүүлэгч ойлгодоггүй. Чиний зах зээлийг мэддэггүй. Чи өөрөө зах зээлээ мэдэрч сурах хэрэгтэй. Тэгвэл би чамд яг зах зээлийн судалгааг яаж хийдгийг тэр хүмүүсээ яг яаж ойлгох вэ? Түүгээрээ дамжуулаад чи жинхэнэ ямар бүтээгдэхүүн үйлчилгээ юмнууд миний зах зээл одоо хандж байгаа үйлчлүүлэгч зах зээлийн одоо чиний үйлчлүүлэгч байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн сэтгэл зүй орон зай юмнуудыг яаж ойлгож зөв одоо техник зориулсан зөв үйлчлэг гэж эхлэх юм бэ гэдэг ойлголтыг гаргах юм байна. Тэр бол тэр чигээрээ баг вау юм байхгүй чи баг жинхэнэ дээр суусан гүйлч юм болж байгаа байхгүй. Тэгэхээр зах зээлээ бид маш сайн ойлгож ээж бид бизнес хийх хэрэгтэй. Тэгвэл загвар бид бол тэр загвартай тохиолдох судалгааг бидний модуль дээр хийх. Тэгэхээр энэ модуль дээр яг би бүх гаргачлалын дагаад өгч бүр гарын техникийн ингэж аргаар зах зээл судалгаа хийх бүх юм чинь заагаад өгч чинь чи яах вэ гэхээр яг гараал тэрийг бодит үйлдэл болгоод хэрэглэх хэрэгтэй. Ерөөсөө тэрийг хийгээд явах юм бол вау би гэсэн тийм гэж ойлгосон чинь нэрийг ингэж гарч ирсэн би тэгвэл ийм хийх хэрэгтэй байсан байна. Миний урд нь бодож ирсэн одоо хятадаас ч юм уу одоо юу гэдэг согсоос ч юм уу Японоос ч юм уу баахан тийм одоо гоо сайхны буудаг бүтээгдэхүүн янз янзын юмнууд оруулаад ирчих. Тэгэхээр яг хаагаад байгаа зах зээл чинь ийм биш ийм байсан юм байна. Энэ хүмүүс ийм өгчээд ах нь би ийм өгөөд байсан юм байна. Мэдээж эхлэх байхгүй. Тэр маань чамд асар хэмжээний мөнгө хэмнэж өгнө. Нэгдүгürt асар хэмжээний мөнгө олох жинхэнэ цоорхоо яг хаана байгаа юм бэ гэдгийг танд сургах чинь байхгүй. За дараагийнх нь модуль 4 дээрээ бид яах вэ? Миний вебсайт онлайн бизнесийн машин. Yes. Энэ бол амар гоё. Миний бахархаж явдаг нэг юм. Бид нар одоо жишээл онлайнаар ч гэсэн интернетээр яаж мөнгө болох уу ч гэдэг юм. Автоматар яаж мөнгө олох уу? Ерөөсөө өөрөө юу авахгүй бизнесийн мөнгөний машинтай болъё гэдэг хэсгээ нэг орж ирээд байгаа ш. Тэгвэл вебсайт гэдэг бол яг чиний мөнгөний машин багс байхгүй. Тэгвэл вебсайтыг бид нар яаж хийгээд тэрийг маш энгийн хямд төсрөглөө олон янз одоо вебсайт хийхэд ингээл хүмүүс одоо жишээл доор хаяж 500 мянган төгрөгөөс ахуулаад 5 сая төгрөг, 10 сая төгрөг 20 сая төгрөг зориулаад нэг бизнес хийдэг, вебсайт хийдэг залуу хөслөд хийчих. Тэр вебсайт чинь чиний бизнес мөнгө оруулж ирдэг вебсайт байж чаддгүй байхгүй. Яагаад гэвэл мөнгөний машин тэр үедээ тэр чи хийж байгаа техникийн залуу одоо график дизайн хийдэг ч юм уу тэр янз янзын чанартай залуучууд зөндөө байгаа. Гэтэл зөвхөн вебсайт хийхдээ би бол өөрийнхөө туршлагаар ч гэсэн ярихад би зөвхөн өөрийнхөө вебсайт хийгээд
5 сая төгрөг зориулаач энэ хөтөлбөрийг одоо 5 сая төгрөг зориулаач ийм хэмжээний вебсайт хийж чадахгүй байсан байгаа байхгүй. Гэтэл би өөрөө вебсайтыг маш сайн ойлгоод онлайн бизнес машин чи яаж ажиллах ёстой юм бэ? Яаж одоо хүнтэй хурж өөрчлөх ёстой юм бэ гэдгийг маш сайн ойлгодог техникийн мэдлэгийн хувьд одоо графикийн одоо дотор байж байгаа контент менежментийн хувьд ч гэсэн яг яаж хийвэл танай бизнес хамгийн тохиромжтой юм бэ гэдгийг аргачлалыг чи таньж мэдээд эхэлчих юм бол энийг хийхэд аягүй амархан болж байгаа. Тийм учраас миний одоо вебсайт онлайн бизнес машин гэдэг энэ хөтөлбөр маань энэ модуль тэр чигээр бараг чиний вебсайт хийх зардлыг 40 сая төгрөг, 20 сая, 5 сая, 10 сая төгрөгийг хэмнэ гэсэн үг. Би өөрөө ч гэсэн вебсайт хийхдээ асар их алдаа гаргаж ирсэн. Одоо ер нь би заримдаа вау зарим хүмүүс бүр бараг нэг тэнэг хүн хуурж байгаа юм шиг нэг сонин муухай юм хийж өчөөл тэгэл тэрийг нэг тэдэн төгрөг эдэн төгрөг гэж явчихдаг. Зарим нь хийж чадахгүй жаа худлаа бахан амлна. Гэх чинь ингээл янз янзын асуудал. Тэгэхээр вебсайт зөвхөн чиний бизнес тохирсон вебсайтыг хийх аргыг би одоо энэ зааж өгнө гэсэн. Маш энгийн арга мөртлөөсөө би өөрийнхөө яг хэрэгэлдэг. Одоо миний вебсайт одоо харж байгаа аюу гой өнгөлөг, аюу гой бүр бүх юм нь ойлгомжтой, бүх мэдээлэл нь ваа өөрөө ирэхгүй бүр ороод аймаар бүр хэрэгцээтэй юм сонсоод ингээ хүлээгээд авахд ойлгомжтой тийм бизнесийн систем машиныг би бүтээсэн л бол яг энэ аргаа би чамд зааж өгнө гэсэн. Тэгээ тэр утгаараа чи одоо яг энэ хөтөлбөрт сайн хийн гэдэг чинь баг чи өөрийнхөө вебсайтыг за 5 сая болоо гэхэд за энэ чинь одоо дотроо 8 модультай одоо за чи бүр багаар удаа зэ бохроо удаа чи 500 мянган төгрөгөөр вебсайтаа хийгээ сурчна гэсэн үг байхгүй өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөө хийх ихтэй хүн хүсэж болно би хүн хүсэхэд бол ерөөсө буруу юм ихгүй. Хамгийн гол нь ямар хүн хүсэлэх ямар юм хийх гээд байгаа гэдгийг чи өөрөө мэдчихэж хийлгэн. Тэр нь чамд асар том их хэмжээний одоо мөнгө олох, их хэмжээний мөнгийг одоо зөв ашиглах тэр нөөц болцоо юм чинь чамд гаргаад өчөж байгаа байхгүй. Тэгээ энэ зөвхөн энэ модулийн чигээрээ баг чиний 5 сая төгрөг хийм чинь за. Тэгэхээр чи хэд дахин мөнгө олоод авчих гэсэн. За хоёрдугаарт нь миний бизнесийн харилцаа асар чухал. Монголчуудын нийгмийг гаргадаг юм нь дандаа харилцааны асуудал. Бизнесийн асар том алдааны асуудал ерөөсө харилцаа, хамтран ажиллагчтайгаа ажиллах харилцаа. Бизнесийн баг дотроо одоо манай хүмүүс хоорондоо одоо ажилтан байлаа ч гэсэн тэр хүмүүстэйгээ харилцах харилцаа. Тэгээд дээрэс хамгийн гол нь чиний үйлчлүүлэгчтэйгээ харилцах харилцаа. Яг ямар харилцаагаар байж ээж чи өөр ингэсэн харилцааны систем стратегтэй байх ёстой. Тэр стратегийг яг яаж гаргаж иржээ чиний үйлчлүүлэгч чамаас вау би танд мөнгө өгье би танаа бизнесээр үйлчлүүлье гэдээ өөрөө ирэхгүй таны тий өөрөө ирэхгүй орж ирээ зарим гоё ресторанд орсон ч гэсэн тэгдэж шүү дээ. Меню нүр цаанаа л өөрөө гэж харилцааны арга нь менюн дээр бичсэн өнгө нь хүртлээр хоолныхын зэс нь хүртлээр нэр нь хүртэл цаанаа л нэг гоё энийг л уучхансан энийг л хийсэн гэмээр гоё нэртэй байдаг шүү дээ тий. Тэр шүүсийг, тэр аргачлалыг би чамд энэ зааж өгөхгүй. Тэгээ ирэх юм бол ямар ч үйлчлүүлэгч чиний бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг харлаа гэхэд шууд чиний зүгээр хэлж байгаа үгийг дамжаад үзүүлж байгаа одоо зураг тий имиж одоо график одоо чиний үйлчлэгээний тэр нэг жоохон эдис тэр бүх юм байгаа шүү дээ. Тэр бүх юмнууд чинь яг харилцааны хэлбэрүүд байхгүй. Хүн чинь зөвхөн нүдэрээ сонсголоороо харддаг. Уншаад сонсдгоо. Бүх юм чи харилцаа ахгүй. Чиний биеийн body language гэж ярьдаг ш. Биеийн хөдөлгөөн чинь хүртэл харилцаа. Тэгээд тэр харилцааг бид нар яаж илэрхийлж, яаж гаргаж ирж тэр үйлчлүүлэгчтэй үнэхээр вау ямар гоё юм бэ гэж өөрөө ирэхгүй бүр шүүс одоо юу гэдэг өөрөө ирэхгүй бүр сэтгэл хөдлөмөр өгдөг ш. Гэгэлзээр. Тэгвэл тийм хөдлөмөр, тийм юм руу бид нар оруулж өгөх юм бэ гэдгийг энэ дээр ярьж байгаа юм. За дараагийнх нь миний бизнесийн бүтээгдэхүүн гэдэг нь модуль 6-гаар бид нар ярьж байгаа. Энэ бол бас том амар том сэдв заяа. Би энийг бүр юу гэдэг монголчууд яагаад дандаа импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг. Монголчууд дандаа яхахлаар дандаа одоо баг өөрсдөө бүтээдэг үйлдвэрлэдэг юм байхгүй. Ягаад гэвэл бид нар бүтээгдэхүүнөө өөрсдөө үйлдвэрлэж мэдгүй. Үйлчилгээгээ бид нар өөрсдөө одоо бий болгож мэдгүй, аргачлаа мэдгүй учраас бид нар яадаг вэ гэхээр дандаа гаднаас импортын одоо Японы, Солонгосын, Хятадын дээр өдөр хятад ингээл яадаг гэсэн. Одоо бол ерөөсөл дандаа Английн, Америкийн янз янзын импортын бараа бүтээгдэхүүн бид нар өөрсдөө бүтээж чадах байтал бид нар тэрийгэ хин нэгэн гадны би тэмч байхгүй, энэ ч байхгүй, энэ ч үгүй юм чинь гэж бодоод яг цагаад бол стратеги мэддэг байхгүй. Бүтээгдэхүүн яг ямар байх вэ? Бүтээгдэхүүнийхээ загварыг бид нар яаж гаргадаг? Ямар ч бүтээгдэхүүн бай. Би одоо яг энэ дээрээс одоо жинхэнэ бүтээгдэхүүн одоо жишээл ресторан байлаа гэж чиний хоол хүнс жорчин яг ямар байх хэвтэй гэдэг ямиг бүр сонгож гаргаж ирнэ. Олон мянган төрлийн хоол хийхтэйш хамгийн гол нь маш чанартай маш бүр ингээл үйлчлүүлэгч чинь бүр өөрөө ирэхгүй энийг л авч хэрэглээ энийг л эднийхаар л үйлчлүүлээ гэдэг тийм бүтээгдэхүүнийг олж
яаж бүтээх юм бэ гэдэг загварыг энэ модуль 6 дээр ярьж байгаа заяа. Тэгэхээр энэ маань асар том хүчтэй гоё юмнууд байгаа. За дараагийнх нь бид нар бүтээгдэхүүн гаргачлаа гэж бодъё. Бүтээгдэхүүн гаргасныхаа дараа яах ёстой вэ? Бид нар маркетинг хийнэ. Тэ? Тэгвэл яг тэр чинь бол бидний дараагийн том үе шат баггүй. Маркетинг хийж мэдэхгүй бол чи ямар ч бизнестэй байгаад ямар ч гоё бүтээгдэхүүнтэй байгаад тэрийг танилцуулж чадахгүй, хүнд хүргэж чадахгүй. Тэр хүмүүс чинь чиний хийж байгаа танаа бизнес ямар учиртай, яаж байх юм, хаанаас нэг авдгийг яаж бүртгүүлэх юм гэл олон юм асууна үстэй тий. Тэгвэл чи тэр маркетинг дээр тэрийг бүх юм бүр хүн өөрөө ирэхгүй вау тэнд байдаг тэр газар байдаг тэр ресторанаар би очиж үйлчлүүлээ. Тэр ресторанд хамгийн гоё юм байна гэдэг тэр бүр мэдрэмжийг тэрийг тий тэр бүх мэдээллүүдийг бүр үйлчлүүлэгч мэдээ цаашаа хүмүүст хүргээд одоо жишээл миний 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян байдаг шүү дээ. Тэгтэл тэрийг би тэр маань маркетингийн хэрэгсэл байхгүй. Гэтэл тэрийг ингээд тэрэнд оролцсон хүн болгон цаашаа найз нөхөд хүмүүс рүүгээ яриад те өөстө чи энд оролцоор энэ амар гоё юу ярьж байгаа нэг чиний ингээд оролцсон ингэж хийд ингээл имэйлээ бүртгүүлсэн ингээл те имэйлээ баталгаажуулчих тэгэл чи өстө өдөр болгон ийм гоё үнгүй аудио ярилцлага сонсно. Аудио ярилцлага сонсох болгонда вау бинго би нэг юм сурчлаа. Вау миний гоё амьдрал ийм гоё болчлаа шүү дээ. Би нэрээ ингэж хийж болох юм. Би их юм сурж шүү гэл ингээл өөрөө ирэхгүй баярлал коммент хийгээл эргүүлээл тэр чинь эргүүлэл маркетинг болдог байхгүй. Тэгэхээр бид нэр сошиал медиа маркетинг, интернетийн маркетинг гэж олон янзын ярьдаг ч гэсэн алийг нь яг хийх вэ? Аль нь би над яг хэрэгцээтэй тэрийг мэдгүй талантсан байгууллагууд хүмүүс зөндөө байдаг. Одоо Монголд чи ямар нэгэн бизнестэй бай, чиний бизнес чинь ямар ч том амжилттай байх хамаагүй маркетинг бол танаа бизнесийг авч явах number 1 хэрэгсэл. Гэтэл тэрийгээ бид нар гаргаж өгдөг бол нэг маркетинг гэхээр нэг л том баахан ивент хийгээд баахан хүмүүс цуглуулаад хоолол ундлаад дэлгүү янзын зардал гаргаад гэсэн мэтлээ нэг ч хүн бүтээгдэхүүнийг чи худалдаж авахгүй бол яах вэ? Нэг ч хүн чамаар үйлчлүүлэхгүй, нэг ч хүн чиний одоо амттай өгөөд байгаа тэр гоё тэ бизнесийн чинь гоё ид шидийг мэдрэхгүй бол яах вэ? Тэрийг мэдрүүлэх төвшөнд хийж чадахгүй танаа маркетингийн үр нөлөө маш муу байна гэсэн үг. Тэгэхээр тэр утгаараа би чамд модуль 7 гэдгийг хийгээд вау маркетинг гэж юу вэ юм бэ гэдэг жинхэнэ маркетинг гэж энэ зөвхөн маркетингийн юм сурах чи 5 сая төгрөг зориулж чадна. Зарим хүмүүс 50 сая, бүр зарим хүмүүс хичнээн саяг зориулдаг. Зарим хүмүүс бүр 10 20 жилийг өөрийнхөө амьдралаар зориулж ээж маркетинг гэдгийг мастрыг эзэмшдэг. Тэгвэл энэ хөтөлбөр чамд асар том хэмжээний мэдээллийг богино хугацаанд багцлж өгнө гэсэн үг. Тэгээд модуль 8. Энэ бол асар гоё хамгийн сүүлийн гол дүгнсэн чухал хэсэг байгаа. Яагаад гэвэл энэ хөтөлбөр чинь бид нар 9 сарын 1-нд эхэлнэ. 8 модулд 8 7 хоногийн дотор 8 модуль чиглэл 8 дахь 7 хоног дээр бид нар яах вэ гэхээр энэ их сурсан юмнуудаа бизнесийнхаа төлөвлөгөө болгож хэрэгжүүлнэ. Тэгэхээр бид нар 9 сар 10 сард хөтөлбөрөө хийчээд тий бүхэл бүтэн ингээд 10 сарын сүүлээр бид нар хөтөлбөр чинь дуусчих байхгүй. Тэгвэл хамгийн сүүлийн модуль дээр бид нар юу ярих вэ? Бизнесийн төлөвлөгөөгөө бичнэ. Ямар ч хөтөлбөр чиржээ дэлхийн ямар ч ихтэй сургуульд суралцсан бай чиний бизнесийн төлөвлөгөөг гаргаж ирэх аргыг яг бодитоор практиклаар яг чиний өдөр тутмын амьдралын туршлага дадлага тийм бизнесийн төлөвлөгөө бичгийг бид нар буруу ойлгодог учраас санхүүжилт тоож чадахгүй хөрөнгө оруулалт авч чадахгүй тий бизнесээ томруулах хэмжээний төлөвлөгөө гаргаж чадахгүй тэр тэгэл баг хамт олон шинээр ажилтаа авлаа гэхэд тэр хүмүүстэйгээ яаж ажиллах нь цагийн менежмент маш муу. Тэгэхээр бизнесийн төлөвлөгөөний чинь гол зорилго нь юу вэ гэхээр ерөөсөө эх жилдээ чи юу хийх гэдэг байгаа. Тэгвэл бид нар 2000 одоо жишээл энэ чи 2017 оны 11 сард гэхэд чи бизнесийн төлөвлөгөөтэй болчих шүү дээ тий. Тэгэхээр за шинэ жил энэ тэрэгэл бүх юм бэлтгэлээ хийгээл яг бизнесээ явуулахад 2018 оны чиний бизнесийн төлөвлөгөө энэ хөтөлбөрийн төгсгөл гар дээр ч ирчин гэсэн үг. Чи тэгэхээр бүхэл бүтэн 2018 онд бизнесээ яаж хийх, яаж би амжилтанд хүрэхин гэдэг бүх төлөвлөгөө юмудаа хувийнхаа амьдралынх ч бай, одоо өдөр тутмынхаа одоо чиний гарын дор байж байгаа нөөц болцоо сувгуудаа яаж би төлөвлөгөөнд буулгаж ирээд, үйлдэл болгож ирээд одоо бид нар ичнээ мэдлэгтэй болчих тэрийг үйлдэл болохгүй бол болохгүй шүү дээ тий. Тэгвэл үйлдэл болгох он сар өдөр зорилго юмдаа бүгднийг яаж тусаж өгдөг. Чиний сэтгэлгээ, чиний төлөвлөгөө хоёр, чиний бугуун дуугаа цаг, гурав хооронд яаж ажиллаж ажиллаж хийж хийдэг миний бизнесийн төлөвлөгөө гэдэг дээр гаргаж өгч байгаа. Тэр утгаараа энэ маань үнэхээр цогц гэж ярьд юм уу гэсэн мэтлэмээс маш энгийн гоё багцлцсан юм байна. Гоё юм тий. Окей. За хүмүүсээс юу яаж гинэ? За ганц нэг хүмүүсээс асуулт хариулт юу тий. Түрүү уншижсэн хэсгүүдээр юу вэ? Тэгэхээр 8-7-ны модуль маань айгүй гоё айгүй хагуу юм багтаацсан байгаа. Тэгэхээр би өргөжлөлөө танарт ярина заа. За тэгээд тэгж ногийн амжилт төр монголчуудад би түрүү уншижсэн юмнуудаа дахин уншаад байна тий. За уран туяа
Цоогийн төмөр хувийг Японы зах зээлд Монгол хүн ямар бизнес хийвэл боломжтой бол та юу гэж бодож байна? Цоог л хинэ төмөр хувийн хувьд шүү дээ. Бид нар ямар зах зээлд орж иж болно. Гэхдээ би тэр чинь яг одоо яг жинхэнэ зах зээлийн тэр бүх асуулт хариулт тэр бүх стратеги юм чинь чиний нөөц болчоо чиний харж байгаа сэтгэлгээнд тохируулаад өөрийнхөө төлөвөө гаргах чинь туслах гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор яг ямар бизнес хийх вэ гэхээр тэрэн дээр бид нар судалгаа хийж нэмэлт барьцаа олж авах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш би чи энийг хийж гэдэг юм уу би тэгж хэлэхгүй хамгийн гол нь би яг чамд хийх аргын бүх техник юмнуудыг заагаад өгчин. Чи өөрөө яг тэрнийхээ дагуу судалгаагаа хийнэ. Чи өөрөө яг тэрнийхээ дагуу за ингүүл ингэж ашигтай юм байна. Ингүүл ийм брэнд байвал ямар бизнес ч байж болно. Япон гэдэг чинь бүхэл бүтэн улс яриад байна шүү дээ, тий. Монголдоо чи хэрвээ хийж Монголынхаа зах зээлийг сайн ойлгож зөв ашиглаж чадаагүй бол Японы зах зээлд орж ирэхэд бас аюу хэцүү санагдаж шүү дээ, тий. Тийм учраас би чамайг маш энгийнээр эхлээд яг бизнесийн одоо эхний жилдээ бүр бохроор үү тий. Бизнесийнхаа жинхэнэ одоо яагаад би Япон байх, яагаад Япон гэж яриад байгаа гэдгийг асуулт тий. Тэр чи яг жинхэнэ чиний энэ бизнес чам тохиромжтой юм уу? Чи өөрийнхөө ажил амьдралыг даймонд болгож хуургаж байгаа шүү дээ, тий. Тэгвэл тэр даймонд болгож байгаа тэр цаг үе чи яг энэ дээрээс л орж асуудаг хэрэгтэй байхгүй. Яг ямар төрлийн бизнес хийх үү гэдэг нь ерөөсөж чухал биш. Аль зах зээл дээр ажиллах нь ерөөсөж чухал биш. Тэрийг бол судлаач гаргачих ирч чадна. Хамгийн гол нь эхлээд чиний амьдрал ямар утгатай. Яагаад чи Японд гарах хэрэгтэй? Зөндөө олон хүмүүс Японд хийж болно. Зөндөө олон Японд амжилттай явж байгаа зөндөө олон хүмүүс байгаа тийм үү? Тэрэн дотроос явж яагаад Япон гэдгийг юмнуудыг би чи миний амьдрал модуль 1 дээр ажиллаад ирэнгүүт вау нэрээ би заримдаа хүмүүс тэгдэж шүү дээ. Одоо анх орж ирэхдээ би тийм ийм хийгээл ингэж бодоод байсан мөртлөөс яг цагаа туслахаар тэр нь шал өөр эргэж гарч ирээд яг чиний хүсээд байсан юм биш шал өөр төрлийн бизнес шал өөр төрлийн боломжуудыг яригдээ авчмууд би шал сохор юм ойлгодгүй мэддгүй учраас би буруу шийдвэр гаргаад алдаатай баг алдагдaltaй бизнесийн хөрөнгө оруулалт хийх гэдсэн юм байна гэдгийг мэдээд авах тохиолдол ч гэдэг. Тийм учраас би чамайг энэ дэр яг Японы зах зээл дээр хаашаа очих вэ Моника хэлээд өгөөч нөө. Би чамайг юу гэж хэлэх вэ гэхээр чи яагаад Японы зах зээл чи өөрөө хий чи ямар хүсэл мөрөөдөлтэй чиний би тэгж ярьж одоо би ч гэсэн энд сууж байгаа энэ бол миний олон жилийн өмнө мөрөөдж исэн мөрөөдлийн нэг хэсэг байгаа байхгүй. Тэрнээс ч би өгийн намайг Япон яв гэж ингээл Японд очиж суудсан юм биш байхгүй. Тэгвэл яг тэрнтэй адилхан чи өөрөө яг энэ хүсийг яагаад чи Японд очихыг мөрөөдөд байгаа. Тэрнийхээ учир шалтгаан юмнуудыг ойлгоод тэрнийхээ жинхэнэ нүүр одоо суурийг мэдснийхаа дараа чи энийг хэрэгжүүлэхэд амархан байх. Их хүмүүс мөрөөдөлтөд хүрдэггүй яа тэр дандаа хоосон байдаг. Өөрт нь тохирохгүй төрлийн бизнес, өөрт нь огт шаардлагагүй юмыг ингүүл гоё юм байна гэхэд хин нэгэн хүнээс нэг олж аваад хин нэгэн хүний одоо хэлсэн санааг үлгэж аваад хуулбарлцдаг байхгүй дахиндаа бид нар нүдэндээ төсөлчдөг. Яг бодит амьдрал дээр бол чи өөрөө тэр мөрөөдөл тэр чиний яг жинхэнэ хүсэж байгаа юм байгаа шүү дээ тий. Тэрийг бид нар буруу ойлгодог учраас Японд очиж Японд өтөөч юм уу тий. Гэх жишээний бид нар тийм одоо сэтгэлгээгээр ажиллаад идэв. Тэр маань яадаг гэхээр бид нарыг асар хүндрэлтэй том асуудал руу гачдаг байхгүй. Тийм учраас чи хичнээн чи хичээгээд дийлэхгүй болчих жишээ нэ тий. Тийм учраас энэ маань яг чам зүй юм уу? Яагаад чиний хийх гэсэн юм бэ гэдэг эхний модуль дээрээс ажиллаа ирэхлээр чиний бизнесийн модель юм уу чинь цоошин бол Япон байж магадгүй. Би тэр чинь дэмжиж байна. Гэхдээ эхлээд чи яг тэр модультайгаа ажиллаад хариултуудаа би аягүй их даалгавар гэрээний даалгавар миний хөтөлбөрүүдэд оролцоод гэрээний даалгавар хийж байгаа хүмүүс ямар их юмтай орж ирдэг гэж урд нь очижсэн энэ ч стандар миний бүх амьдралыг зөвхөн энэ дасгал дээр л ингэж ажиллахад бүх юм ингээл гарч ирээл ингээл мэдрэгдээд штеп тэгээд орж ирдэг байхгүй. Тэгвэл яг тэрнтэй адилхан чамаас асуух асуултууд маш их байгаа. Чиний өөрт хариулах яагаад би энийг хийх ёстой юм гэдгийг зөв тайлбарлах цаг мөчөд дутагдаад байгаа байхгүй. Тэрнээр ажиллаад өгөх цаг үзээ. Гоё асуултаа баярлалаа. За дараагийн инхтиан манай инхти бас мөнгөний зэвлэгийн хөтөлбөрт оролцсон. Бичсэн тий. Сайн уу Моника сайхан харагдаж байна шүү. Удахгүй уулзахтаа баяртай байна. Амжилт гинэ. За тэгэхээр инхтиан маань ч гэсэн мөнгөний сэтгэлгийн хөтөлбөрт оролцсон бас л бизнесийн хувьд маш их амжилттай явж байгаа бүсгүй байгаа. Яагаад тэгэхээр анх бид нар хөтөлбөрт орж ирэхдээ яг нөгөө нарийн борын үйлчлэгээ гэдэг манай инхти чинь тий. Айгүй амжилттай том багтаа мөртлөнгөөсөө яг бизнесээ яагаад мөнгө алдагдаад байгаа айгүй их зардал өндөртэй байдаг мөртлөө хаана яаж болохгүй байгаад ингээд тэрэн дээр нарийн судалгаа хийгээд маш их нээлттэй хийсэн байгаа. FTA маань хөтөлбөрийнхөө төгсгөлд мөнгөний сэтгэлийн хөтөлбөрийнхөө төгсгөлд би бараг 200 сая төгрөгийг хийдчихлээ. Айгүй их том тоонод байсан те FTA сар болгонд ийм их хэмжээний мөнгийг зөвхөн тогонд зарцуулдаг гэсэн юм байна. Энийг ингэж хэмнээд энэ прожектууд болохгүй байсан бид нар санхүүгийн янз
сэтгэлгээний асар их хэмжээний алдаа гаргадаг байсан байна. Ингэж өөрчлөлт ингэ явуучих юм бол би эх жилдээ гэхэд би 200 сая төгрөгийн орлоготой болох. Би миний амлалт бол яг хөтөлбөр хүмүүсийг орж ирэхэд 2 сая төгрөг төлчөөч 20 сая төгрөгийн орлогыг чи олохын төлөө ажиллах ёстой шүү гэсэн. Инхдээ бол бүр 10 дахин их бүр дагуулад хийцэн санагдаадсэн. Тэгээ одоо би яг тавыг санахгүй. Гэтэл манай инхдээ бол яхахгүй тэгж хийж чадсан. Миний хөтөлбөрт оролцоод амжилттай тэрийнхээ үр шимийг үзсэн хүмүүсээ нэр тэгээд яг инхдээ намсраа гэдэг манай оролцож байгаа нэмэлт хүн асуулт байвал ингээтэй холбогдоод асууж болно за. Тэгэхээр тийм хүмүүс маш их байгаа. Тэгээ оролцоороо заяа. За дараагийнх нь отгоог нь хаа отгоо. За урант Яганбат нэг удаа дасгалжуулалт авъя гэвэл хийдвэ гэнэ. Нэг удаагийн дасгалжуулалт миний нөгөө вебсайт руу ороод юу гэдэг линк байдаг шүү дээ. Дасгалжуулалт авах гэдэг линк байгаа. За тэрэн рүү ороод би нэг удаа хийдгүй би анх удаа дасгалжуулалт авч байгаа үнтэй нэг сар хийдэг байхгүй. Нэг сар хийхгүй бол нэг удаа гэдэг чинь нэг хүн нэг амттай юм жоохон амсуулт тэгэл дуусч байгаа юм шиг. Тэгэхээр яг бодит чи амьдралдаа хэрэгжүүлэх гэхээр нэг юу байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр тэгж татханахгүйгээр ерөөсөө нэг сар ажиллаад тэг гол яг юмаа бариад авзаа. Тэгэх юм бол чи дараагийнхан дээр вау амьдрал аягүй гоё хөнгөн болоо явчихсан цай. Тэгэхээр нэг удаа би ерөөсөө дасгалжуулалт өгдөгөө. Нэг удаа дасгалжуулалт авч байгаа хүмүүс дандаа урд нь нэг сар авсан хүмүүс нэг удаагийн дасгалжуулалтын гэрээ хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр анх удаа дасгалжуулалт авах нэг сар заяа. Окей. За. Тэ огид орж иж ямар нэгэн мегмар дулам арднаа хүн чинь сайн уу мега уулзсандаа баяртай байна. Орж исэн баярлалаа хөө. Огид орж иж ямар нэгэн бизнестэй хүн хамрагдана гэсэн үг үү тийм. Бизнестэй хүмүүс манайх нэгдэж Монголч гэсэн ингээд янз янзын ресторан, банк, янз янзын ажиллаулдаг гэл те. Эсвэл одоо нэг фитнес төв ажиллаулдаг ч юм уу, хөрх йогийн бизнестэй ч юм уу, эсвэл эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч юм уу те. Хүмүүс надтай аягүй холбогддог. Тэр хүмүүс бол яа харахгүй энэ хөтөлбөрт оролцдог. Тэгжээж бизнестэй байжсэн ч гэсэн одоо чи тэгжнийх 3, 5, 10 танаа багт ажиллаа ч юм уу, хөрх бизнес чи нэг үе бодвол хөлөө олчлоо гэж бодчих магадгүй. Гэтэл энэ бизнесийн энийг юу яхам хадгалаа маркетингийн арга чинь сайжрын тий. Хадгалал яагаад чиний бизнесээ зах зээл чинь бүтээгдэхүүний чинь чанар чансаа өөрчлөгдөх гэж чинь асар их хэмжээний нөлөө байгаа байхгүй. Чиний харилцааны үйлчлүүлэгчтэйгээ харилцдаг харилцааны арга чинь өөрчлөгдөнө. Гэх жишээний асар их өргөж байгаа. Тийм учраас бизнестэй байсан ч бизнесгүй байсан ч оролцож болно. За нэгдүгээр бизнестэй хүмүүст бол илүү хөрөөгөөж яг тэр хүмүүс чинь бизнесийн зах зээлд тушаад үзсэн юм аягүй их байгаа. Тушиж үзээгүй одоо жоохон стресстэй ч юм уу тий санхүүгийн жоохон гачигдaltaй ч юм уу асуудалтай байж байгаа тийм санаа орж тий нөхцлүүд байгаа бол илүү энэ хүмүүс илүү бүр хүчтэй оролцоор. Ягаад гэвэл бизнесийн хувьд бол 5 сая төгрөг юу ч шүү дээ тий. Бид нар 5 сая битгий хэл их мөнгийг олох боломжтой байдаг. 5 сая битгий хэл их мөнгийг гарцдаг байхгүй. Тэгэхээр бизнесийн хөрөнгө оруулалтын хувьд 5 сая төгрөг бол юу ч биш. Үнэхээр юу ч. Окей. За мега тэгжэнтэй амжилт баярлалаа өгшөө. Нэт маань болохгүй байгаа болохоор үзэж болохгүй байна. Алдаа заагаад байна гэж. За дараа давтаад үзчихээрэй. За. Ихтэй намсраа вау гэж байна. Тогооч амар жаргал сайн амраа. Тэгээ таньдаг хүмүүс их орж ирж шүү. Тэ? За. Тэгэхээр цоогоо тэгжэнд анхаа ойлголоо маш их баярлаа. Линкээр орж үзнэ гэж. За, сайн байна. Төгсөө сайн уу төгсөө? Таньдаг хүмүүс их байна. Баярлалаа орж ирсэн хүмүүстэй. Тэгээд Европ дөнгөж ирж амьдарч байгаа хүн юунд илүү анхаарч анзаарч явах хэрэгтэй вэ? Цаашдаа бизнес эрхлэх санаа байгаач цаг нь болоогүй байгаа мэдэж байгаа хүн юунд анхаарад явах нь зөв бэ? Тэгэхээр би ингэж боддیں۔ Бизнес ер нь эртхэн эхлүүлсэндээ зүгээр чи өөрийгөө л дутуу үнэлээд цаг нь болоогүй гэж хойшлуулад байхгүй. Өөртөө итгэхгүй байгаа учраас тэгэхээр энэ хөтөлбөрт оролцоод яг бизнес гэж яг юу яаж стратеги гаргах ёстой гэдэг аргачлал юмнуудаа танаад мэдчихлээр чи өөртөө тохирсон бизнесийг олоод аваад эхлүүлчих гэсэн. Тэгэхээр цаг алдахгүйгээр л эхлүүлээд аягүй зүгээр. Тэгээд эхлэх санаа байгаа ч гэсэн тэгэхээр бид нар яг эхлэнгээл ингээл хойш тэр чи ямар нэг чи нэгдүгürt өөртөө итгэлэхгүй, хоёрдугаарт мэдлэг юмнууд чинь хангалтгүй гэж бодоод байгаа. Гуравдугаар зах зээлээ тань сурах. Тэгэхээр энэ юмнуудыг чинь хийгээд одоо жишээл энэ хөтөлбөр дээр ярьж штэ тий. Юмнуудыг сайхан заагаад өгчихлээр чи өөрийн ирэхгүй
бизнес их чи ийм амархан юм байна гэдэг өөртөө илүү ихтэй бол бизнесээ өнөө маргаашгүй шууд эхлүүлээд эхлэх ажил руугаа орчих байхгүй. Тийм болохоор миний хөтөлбөр дээр одоо мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр дээр ажил хийжсэн ч гэсэн ажлынхаа хажуугаар за би тэгээд дэш ингээд дэш гэж хэлсэн. Гэвэл бизнесүүдээ эхлүүлээд ерөөсө 7 хоногийн дотор л би ингэж хүмүүстэй ярилцсан, ингэж бас ийм хүмүүс ийм хүсэж байна. Одоо тэгвэл над ийм мөнгө хийх боломж байна гэл ингээд ярилцаа шууд ажилдаа орсон хүмүүс зөндөө их байдаг. Тийм болохоор би тэрэн дээр чамд зөвлөх байна. За. Нөө нэр чинь уншиж болохгүй болохоор тийм байна жаахан. За хүмүүс ойлгосон уу те? Хэдүүлээ их цаг гаруй ярьчлаа. Тэгээд би одоо энэ вебсайтныхаа одоо бүртгэл яаж хийх вэ? Бонус бэлгэний талаар би хэлээ 3 янзын бэлэг өгнө. Нэгдүгürt би энэ чинь одоо 5 сая чи төлчлөө гэхэд одоо нэг жилийн чи хөсчил 5 сая байхгүй. Ямар ч ихтэй сурвал ямар ч газар байж 5 сая төгрөгөөр бизнесээ хөл дээрээ босгоно. Бизнесийн хөрөнгө оруулалтын үед би давхар хэлээд штэ. Бизнесийн хөрөнгө оруулалтын хувьд бол 5 сая төгрөг гэдэг бол асар бага хэмжээний мөнгө. Чи нэг 50 сая ч болгож болно, 500 сая ч болгож болно. Зарим арай жоохон тогтворчсон хөөрхөн бизнестэй хүмүүс бол энийг 5 сая болгож 500 сая болох хэмжээний өргөжүүлж болно гэсэн үг. За тэр утгаараа гэхээр чи нэг л удаа 5 сая төлнө. Тэгсэн мөртлөө 4 жилийг үнгүй суралцсан. Дахиад 4 жилийг. Тэгэхээр нийт 5 жилийг яриад шүү дээ. Бид нар одоо 17 онд эхэлж байна те. 2017 оны намар эхэлж байна. Тэгвэл 17 оны намартаа хамгийн ихний жилдээ чи суралцсан. Энэ жилдээ вау би ингэж болох юм, тэгж болох юм, шинжлэх санамд гарч ирээд хэрэгжүүлсэн зарим юмнууд чи хэрэгжээд хөөрхөн үр дүн гаргах чинь. 2 дахь жилдээ оролцохдоо чи түрүүчилгээ хэрэгжүүлж амжаагүй юмудаа дахиж суралцах шинжлэх боломж байгаа байхгүй. 3 дахь жилдээ ч гэсэн чи яг бүр тэр чин бүр бодтой болоод энэ модулаас би ингэх юм байна. Би энийгээ дахиж нэрээ энэ яриад ахтан тухайн үед нь би цаг нь болоогүй учраас учраас хэрэгжүүлж амжаагүй. Одоо тэгвэл энэ жилдээ хэрэгжүүлэх гэх чигээр жил болгон чиний нөгөө санаад бодоод байсан тэр хүсэл мөрөөдлийн яг ийм байвал гоё гэсэн гоё санаанд бид нар чинь биеэрээ болоод баг багаараа ингээл бинтийг авцалдаад яг бизнес чинь 4-5 жилийн дотор чи хөл бизнесээ хангалттай бизнесээ болох хэвээр. Тэгэхээр тэр утгаараа 5 сая төгрөгийг чи төлчөөд 20 сая төгрөгийн бэлгийг надаас бонус өнгөө авч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхний жилдээ чи төлнө, дараагийн жилүүдэд чи яах вэ гэхээр чи ерөөсөө өнгөө оролцоод 20 сая төгрөгийн юмыг жил болгон чи 5 сая төгрөг төлж ийн гэж бодох юм бол чи 20 сая төгрөг хэмнэж байгаа байхгүй. Тэгээ дахиад чи жил болгон оролцсон. Тэгэхээр жил болгон оролцохдоо өөрийнхөө тухайн үед ойлгоогүй байсан юмнуудаа дахиад суралцж болно, нэмээд авна гэх жишээ. Тэгэхээр 5 сая төгрөг вау. Ерөөсөө нэг л удаа вау 5-ыг төлнө. Гэтэл чи 20 сая төгрөгийн бэлгийг бонус бэлэг болж авч ийн гэсэн үг тий. Тэргүүрээ энэ хөтөлбөр асар их өгөөжтэй бай. Ямар practical чи ерөөсөө бизнес хийх юм одоо бүх юмнуудаа ойлгоод авсан мөртлөөсөө дээрээс нь нэмээд practical тийм үр дүн юмнуудыг олоод мэдэж болох нь тий. Окей. За хоёр дахь нь одоо татаж авах бонус бэлгүүд өгсөн байгаа. Энэ миний нь болохоор мөнгө ба миний үнцэн гэдэг аудио ном байдаг, цахим ном байдаг. Тэр хоёрыг зүгээр гарын авлага болгож бэлгэж өгч байгаа. Эдгээр бол мөнгө ба миний үнцэн аудио ном маань 60,000 төгрөг. Мөнгө ба миний үнцэн цахим ном маань 18,000 төгрөг байгаа. Дэлгүүрээр хэвлэмэлээр авахд бол 25,000 төгрөг байгаа. Тэрийг Батяатай холбогдоод худалдаад авчиж болно. За оролцож байгаа хүмүүс бол надаас PDF-ээр MP3 файлаараа татаж авах файлаа олоод авчих гэсэн. Энэ бол зүгээр л нэмэлт бонус. Нэг тийм одоо юу гэдэг чамд гарын авлага болгоо. За нэг жоохон энэний талаар жоохон мэдээлэл уншчих та гэх юм бол номоо дэлгээд үзэхэд чамд хэрэгцээтэй гэж бодсны үндсэн дээр энэ бэлгийг өгж байгаа. За дараагийнх нь одоо хөтөлбөр маань ямар үнэтэй, хизээ хаана яаж оролцох вэ гэдгийг би одоо яг дахиад нэг татаа хэлээд өгье те. Хөтөлбөрийнхаа үнэ маань 5 сая төгрөг. Тэгээ эхлэх хугацаа нь болохоор 9 сарын 1-ний өдөр яг хөтөлбөр маань эхлэн цэвэр. Бүртгэл одоо 8 сарын 15-нд эхэлсэн бол 30-ны өдөр хүртэл үргэлжлэнэ. 30-ны өдрийн орой одоо Улаанбаатарын цагаар 12:00 гээд тэгэхэд бид нар 30-ны өдөр бүх бүртгэлээ хаагаад дахиж хүн бүртгэхгүй. Тэрнээс хойш орж ирсэн хүмүүсийг уучлаарай би гээд мөнгөний буцаана. Би ч гэсэн тэгдэж одоо ч мөнгөний сэтгэлгээгээл хөтөлбөрт оролцож хахад одоо гэр бүлийн динамик дээр ч ер нь ингээл хүмүүс яг нөгөө бүртгэлийнхэн цаг нь болчоод яг юу яагаад нь хотоол яг ингээл юу ч одоо намайг бүртгээд өгөөч гэдэг юм. Тэгэхээр бид нэр яг цагаа барьж аягүй их ажилладаг. Тэгээ хэрвээ яг бүртгэлийн чинь цаг нь болсон манай нөгөө оролцогчдын тоо бүтцсэн бол би яахаагүй хүмүүсийнхээ мөнгө буцаахаас өөр аргагүй болдог. Тэгээ бид нар мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт сүүлд оролцсон хүмүүсийн зарим хүмүүсийн мөнгийг буцааж хүжсэн байхгүй. Тэгэхээр яагаад гэдэг вэ гэхээр би оролцогчийнхаа хэмжээг хэтрүүлэх дурггүй. Тэгээд тэр хэмжээгээ чанартай юм гарч ирдэг. Цөөн хүмүүстэй ажиллах тусмаа чанартай байхгүй. Тэгэхээр яг тийм зорилготойгоор би бэлтгэж ажиллаж байгаа. За. Окей.
Тэгэхээр яг тэрэндээ амжуулаад хамгийн эхлээд бүртгүүлсэн хүмүүс илүү найдвартай нөгөө оролцогч, цөөн оролцогчийнхаа тоон дотор хамрагдаж чадна гэсэн үг байна тий. За хэр удаа үргэлжлэх вэ гэдэг удаа үргэлжлэхийн хувьд 2 сар гаруй буюу 8-7 хоног маш эрчимтэй суралцсан. Тэр маш эрчимтэй суралцсан юм а бүхэл бүтэн жил өөртөө хэрэгжүүлээд явна. Бизнесийн төлөвлөгөөдөө тусгаж аваад тэрнтэйг хэрэгжүүлээд явчихна. Дараагийн 9 сарда дахиад яг энэ хөтөлбөр маань дахиад цацагдана. Тэр үе дахиж оролцоод дахиж нөгөө дутуу юмнуудаа нөхөж аваад ингээд суралцсан явчихна. Тэгэхээр тэр утгаар 8 жил хийж байгаа ч гэсэн яг цагаа тулж чи 8-7 хоног гэж эрчимтэй судалж байгаа ч гэсэн яг цагаа тулж чи 5 жил суралцах сургалтынхаа төлбөрт орж ийн гэсэн үг тийм. За хаана хийх юм бэ? Онлайнаар бид бүх юмнуудаа онлайнаар хийдэг. Би онлайнаар имэйлээр бүх хүмүүстэйгээ харилцдаг. Facebook group нээдэг. Тэгэл тэр Facebook group дээр бүх мэдээлэл, нэмэлт асуулт, хариулт, онлайн уулзалтынхаа талаар ч юм уу дутуу хатуу одоо янз янзын өөрсдийнхөө хувийн асуудал илгээх бүх систем чинь технологийн үед боломжтой аягүй сайхан болгоцсон байгаа. Тэр утгаараа тэгэхээр Монголд хурж ирээд нүүр уулзаж хийвэл гоё юм нөө тийм байхгүй уучлаарай. Яагаад гэвэл бид нэр ямар цаг үед амьдарч байгаа вэ те. Ингээл хуучин цаг үе илүү уйлраал амсан үйл рүүгээ яваад явах юм уу эсвэл ирээдүрүүгээ хөгжиж хэлэх хэрэгтэй юм уу те. Тэгэж ярьж байгаа. За онлайнаар бүх юмудаа хийн. Тэгээд бүртгэлээ яаж хийх вэ? 3 янзын бүртгүүлэх 3 янзын үе шат байгаа. За нэгдүгээр бүртгэлээ бүгдэж илгээнэ. Эхлээд одоо энэ манай лег рүүгээ орохдоо бүртгэл бүглэх анкет байгаа. Доорх хүснэгтэр бүртгэлээ илгээнэ үгсэн юм байна. Тэрийгэ бүглээд явуулна. Хоёрдугаарт төлбөрөө төлж баталгаажуулах хэрэгтэй. Тэр маань дансны дугаар ичсэн байгаа. Тэрийгэ Батяр руу яриад за би тэдэн сая төгрөг мөнгөө хийчихэд Батяртай холбогдоод миний нэр, имэйл энэ юугаар орлоо шүү гэд Батяр руу залгаад мэдгдчихээрээ. Бүр болохгүй Facebook хуудсан дээр надтай одоо манай энэ Facebook хуудас байгаа шүү дээ. Мессеж бичээд явуулчих. Тэгвэл яг тэрийг чинь Батяр харж байгаа л баталгаажуулаа явах чинь заа. Гэх маягаар бид нар төлбөрийг чинь баталгаажуулна. Хэрвээ чи гадаадд байдаг бол сурдаг амьдардаг бол тэ гадаад байж байгаа хүн бол PayPal товчлуур тавьсан байгаа. Энэ Pay Now гэсэн товчлуур шүү дээ. Тэрний дагуу яг нөгөө долларын чинь үнээр бид нар юугаар бодоод нэг $2000 үлээ дээ. Тийм баа. $2000 гэдэг бол маш бага мөнгө. Гадаад байж байгаа хүмүүсийн хувьд маш бага мөнгө цаа. Боломжийн хөөрхөн мөнгө. Тэгээ ялангуяа амьдралын бизнесийнхаа хөрөнгө оруулалт хийхэд бол маш боломжийн хөөрхөн мөнгө цаа. Тэгэхээр тэрийг юу яагаад яг энэ PayPal-ын товчлуураар дарахад ч $2000 орчим төлж байгаа. Тэгээд тарж байгаа. За тэгээд бид нар бүртгэл юу ялааг бол 8 сарын 30-ны өдөр бүх бүртгэлээ зогсоогоод 31-ний өдөр оролцогчтой илгээ амжилтаа бүртгэгдсэн бүх оролцогчтой имэйл явуулна. Тэгэхээр тэрэн дээрээсээ яг бүртгэлээ имэйлээ одоо төлбөрөө төлөөд баталгаатай баталгаажуулаад ч юм уу одоо PayPal-аар төлбөр чи ороод ирсэн л бол чи орсон байна гэсэн үг тийм. Тэгээд тэрний дараа бид нар 31-ний өдөр надаас тэ Батяр-ээс имэйл орж шүглээгээрээ тэгээ хөтөлбөрийн чинь урлаг бүх материал татаж авах файл хөтөлбөртөө яаж оруулах юм бүх заавар юмнууд чинь тэрэн дээр очигдчихээн заа. Тэгээд тэр утгаараа миний бизнес хөтөлбөр маань 9 сарын 1-нд буюу хамгийн анхны модуль 1 буюу миний амьдрал Diamond гэдэг сэдвээр бид нэр ярилцах нэ. Тэгээд тийм учраас 9 сарын 1-нд бүр гоцоогоо хэдүүлээ яах нь 9 сарын 1 гэдэг чинь 5 дахь өдөр байгаа 5 дахьын ялангуяа бид нар энэ чинь онлайн сургалт бие даасан гэрээрээ үзэх ч юм уу тийм сургалт болохоор Монголын цагаар одоо жишээлбэл 18 цаг яг ажлаа тараад орой гэртээ байдаг цаг байдаг шүү дээ тийм цагаараа яг эрчимтэй нэг орой 5 дахь өдрийн орой бүр шөнө хүртэл сууж хичээлээ хийн гэсэн үг. Тэгэхээр маш олон хүмүүс яг энд аягүй тохиромжтой цаг байдаг. Монголд маргааш нь ажил байхгүй. 5 дахь орой болтол суугаад юмаа сураад мэдээд аавна гэдэг. Бид нар pub restaurant одоо party тахлаар 5 дахь орой яаж яадаг вэ те бүр дэлгэртлээ уугаад ямар ч үг болчихдээ шүү те. Тэгвэл энэ удаа бол цоо шинэ аргаар амьдралаа идэвхжүүлэх 5 дахь өдөр болгон чиний амьдралыг цоо шинээр инвент хийх цаг мөч байхгүй. Тэгэхээр бид нар 5 дахь өдөр болгон бид нар яадаг вэ? Модуль шинэ модулуудаа заа. Тэгээд шинэ модуль болгоны дараа асар их гэрийн даалгавар байгаа. Асар их гэрийн даалгавар чи яадаг вэ? Чиний бүр 100% өөрийгөө даачилж, өөрөөсөө асуулт тавих, өөрийнхөө цоошин ирээдүг бүтээх тэр гоё цэгүүдийг бүгднийг өгсөн байгаа. Тэгээд тэр зааврын дагуу бүх зааврууд чи яг модуль дээр оролцоод онлайн уулзалт модулууд нэг юм онлайнаар би уулзалт хийдэг, видео уулзалт хийдэг. Яг одоо хийж байгаа Facebook Live бол биш. Өөр төрлийн хэлбэрээр онлайн уулзалт хийдэг. Тэгээ тэрэн дээрээ хэдүүлээ уулзаа авчих гэсэн. За ойлгомжтой үү те хүмүүсээ? Тэгэхээр хүснэгтээ яаж бүглэх одоо таны тухай гэж ингээд мэдээлүүд нь яг асуултанд нь сайхан хариулт. Имэйлээ зөв бичээрэй хүмүүсээ. Тэгээ өөрийнхөө яг зөв юм бичиж гэнэ үгүй юу гэдгийг дахид шалгаараа. Тэгээд энэ бүх одоо хөтөлбөрийн талаар мэдээлэл чинь энэ хуудсан дээр чигдсэн байгаа. За окей. Болж гэнэ үү те? За өөр асуултууд байна уу? Окей.
алтан соёж бүтий гинэ. Би сайн уу гэж байна. Сайн баярлалаа. Би чинь одоо нэг жоохон юу байгаа шүү дээ. Яг цөндгөр байгаа шүү дээ. Гэцтэй. Тэгээд баярлалаа асуусанд тий. Төрхгөл тий байж байгаа. За дараагийнх нь гэж байна. Харин итгэл айд салгалтай гинэ. Хил усаа сураа жаахан байж агаад болъё гэж бодод бас шинэ орчинтой дасаж өгөхгүй байгаа болохоор айцтай байгаа. Тийм би арай хэлээд байгаа шүү. Итгэл айд соёл цэцэг гэдгээ за баярлалаа мундаг шүү. Тэг үргэлж харж сонсож явдаг шүү. Тийм. Итгэл айдс бид нар хэлхээсээ жоохон бид нар эго гэж ярьдаг шүү. Эго гэдэг чинь одоо жишээ бидний бардам зам байдаг байхгүй. Тэгэхээр би айж гэдгийг хэлхээсээ айгаад байдаг. А яг цагаа тулаад чи ямар нэг юм хойшлуулаад ч юм уу за арай биштэй гэж байгаа бол айцлаа тийм. Хөвчлэн айдс гэдэг байхгүй. Тэгэхээр айдс байхгүй гэж хэлж байгаа ч нүүрэндээ хэлж байгаа ч гэсэн арталт нь айдс байдаг. Хүн болгон айдаг. Айдгүй гэж хаач байхгүй. Бид нар тэгээ тэрийг харин хэлэхдээ илэрхийлэхдээ нэг юм болохгүй, энэ болохгүй, энэ надад тохиромжгүй, энэ цаг нь биш ч гэдэг юм уу, энэ нэг тийм юм гэж тайлбар тавих болгондоо бид нар арталт нь ямар нэг юм би бэлэн биш вэ, би чадахгүй байх гэсэн айдс байдаг байхгүй. Тэгэхээр тэр утгаар хэлж байгаа. За соёлоо. Чи ганцаараа соёлцгээ. Чам шиг маш олон хүмүүс байгаа. Тийм учраас би чамд хэлж байгаа. Тэгэхээр дараа би бэлэн болчоод дараа бизнесийн гэхээсээ илүү би бол аль эрт надад бол ийм боломж аль эрт олдсон байвал би аль хэдийн төсрөөд орчих байсан баг. Гэхдээ би бол өөрөө хайж явсаар байгаа ийм хүмүүсийг хайж явсаар байгаа ийм хүмүүсээс суралцсан юмнуудаа өнөөдөр би та нарт хүргэж өгч байгаа тийм. Тэгэхээр дэлхийн алдартай дасгалжуулагч менторууд маш мундаг хүмүүс надтай ажилладаг. Тэр хүмүүстэй ажилласан сурсан юмнуудаа өнөөдөр хуваалцаж байгаа. За окей. За 7 сурын санжаад гэж мундаг бүсгүй шүү. Их зүйл сурч өөртөө ихтэлтэй болсон шүү гэж баярлаа. Баяр үргээ 7 сурын санжаа. За тэгээд тийм байна. Өнөөдрийнхөө одоо юугаа лайваа хэдүүлээ дуусгая. Би цаг гаруй болчлоо. Цаг хэдэн минут болчлаа нэлээ хөөрхөн. Тэгээ энийг хадгалчихна. Би одоо удахгүй Facebook юу хийчихнэ. Тэгэхээр та нартай уулзсандаа их баяртай байна. Тэгээ орж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Цаг 15 минут бид нэр ярилцсан шүү дээ. Тэгээ энэ би яг энэ хуудсан дээр тавиад юугаа тавьчин тэгээд шеэр хийгээд үзээд тэгээд 30-ны өдөр хүртэл бүртгүүлээрэ нэмэлт асуулт байвал Facebook Live-аар Facebook хуудасаар дамжуулаад мессеж бичиж болно. Эсвэл энийхээ доор асуулт бичиж болно. Би энийг харж агаад боломж гарангуутаал бүх хүмүүст хариултаа бичээд явчихна. Манай Батьяас утсан дээр банк байж гэн. Батья бүртгэл хийж байгаа янз янзын бүртгэлтэй холбоотой янз янзын асуудал байвал хөвчлэн манай вебсайт юмнууд бол яг зөв найдвартай ажиллаж байгаа. Бүртгэлийн систем бол зөв ажиллаж байгаа. Яг тэрийг сайн уншаад ойлгохгүй юм байвал сайхан уншаад явчих. Манайх чинь жоохон юу гэдэг чинь нэг яаруу жоохон юу байгаад байдаг чинь нэг гэдэг лээ нэг жоохон хаангтуу байгаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар мэдээллийг яг өгцөн байж байгаа мэдээллийг харахгүй байдаг байхгүй. Тэгэхээр яг өгцөн байгаа мэдээлэл айгүй сайхан уншиж юм байна. Над яг зөв буруу гэдгийг маш сайн тунгааж байгаараа яваарай. Тэг яг жинхэнэ миний хүсэж байгаа амьдралыг энэ хөтөлбөр өгч чадах уу үгүй юу гэдэг дээр өөрөөсөө асууж агаад бүртгүүлээрэй зэ. Тэгээд яг тэр утгаараа одоо нэмэлт ямар нэгэн эргэлзээтэй асуулт байх юм бол над руу мессеж бичих. Би бүх боломжоор энэ хэд хоногт хариулаад явчихна. Тэгээд яа за. Тэгээ энэ бол миний бүртгэлийн юу. Тэгээд хэд хоногийн дараа эргээд хэдүүлээ нэг ганц нэг уулзлаад ингээд юм хийгээ явчихна. Ер нь 30 хүртэл одоо энэ яг энэ линк чинь 30 хүртэл идэвхтэй байж гэн гэсэн вебсайт руу ороо бүртгүүлээ. Тэгээд удахгүй хэдүүлээ уулзцгаая. Тэгээд ийм гоё одоо Диважин шиг улс орн газарт өөрийнхөө мөрөөдлийнхөө нэг хэсэг болгоод та нартай уулзж байгаадаа би үнэхээр баяртай байна. Ялангуяа чиний амьдралыг ирээдүгөө бүтээх тэр гоё боломжийг олж авахт нь нэг хэсэг нь болж байгаа да би их баяртай байна. Тэргүүрээ би их бахарх чинь тэр бол миний амьдралын хувьд би ингэж л монголчуудаа Монголдоо зориулж хүн чинь гадаад зүрдээ ердөө хүний нутагт очиж эрдэм өвөрлөөд их нутагтаа зориулдэн штэ хүн тэгвэл яг энэ бол миний мөрөөдлийн бас нэг хэсэг. Яг хүний нутагт өчнөө их юм сурцсан юмнуудаа өнөөдөр Монголын зах зээл Монгол хүн Монгол найз нөхөд чам зориулаад өгж байгаа миний боломж энэ байгаа. Тэгээ энэ боломжийг шүүрч аваарай. Тэгээд яг би тодорхой цаг хугацаанд тодорхой энерги эрчүүчийг тодорхой зориулалттай групп хүмүүст зориулж хийдэг. Тэгээд энэ онлайн дасгалжуулалтын хөтөлбөр тэргүүрээ хийчихдэг. Тэгээд эхний жилдээ энэ явж байгаа. Гэтэ эх жил тутам асар их хэмжээний өөрчлөлтийг асар хэмжээний цоо шинэ амьдралыг бүтээн.
Минь би хийж гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна гэдэг. Энэ миний өөрөө ахгүй. Таныг чадваржуул гайхалтай амьдралаа бүтээх чи чамайг би чадваржуулчих. Чамайг би мэдлэгтэй болгочих. Мэдж байгаа юмдаа ихтгэлтэй болгочих. Мэдж байгаа юмаа хэрэгжүүлээд өөрийнхөө ямар ч юм бэ глобал зах зээл дээр гараад бранда бүтээн үү те. Өөрийнхөө Монголын зах зээл дээр бүтээн үү нөгөө Япон руугаа гараад бүтээн үү хамаа байхгүй. Хийж болно. Хаанч чи ажиллаж болно. Хаанч чи амьдарч болно. Хамгийн гол нь чи тэрнийхээ эзэн байх хэрэгтэй. Миний бизнес бол яг тэрнийхээ эзэн байж тий эзэн шиг эзэн байж миний бизнес гэж яриад шүү дээ. Яг л энэ чинь хин нэгэн хүний бүтээсэн юм биш байхгүй. Чиний бизнес байхгүй байх хэвээр чи өөрөө бизнесээ авч явах хэвээр. Бид нар би бас нэг түрүү чи юу нэрэж гэсэн царим хүмүүс идэж шүү. Яагаад чи энэ бизнесийг хийгээд байгаа юуны төлөө чи энийг хийгээд байгаа гэхээр үгүй хүмүүс тэгсэн болохоор ингэсэн болохоор гэдэг ингээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр яг цагаад бол би над тийм боломж олдоот ч гэдэг юм. Зөвхөн боломжн дээрээ тулгуурлаж юм гэдэг. Яг цагаад бол өөртөө итгэлгүй нөгөө юмдаа яваад орчдөг. Орцсныхаа дараа бид нар янз янзын асуудалд орсон. Ягаад чиний юм биш болохоор чи эзэн шиг эзэгнэж хариуцаж чадахгүй. Асуудлаа шийдэх хэмжээний зориг хүрч чаддгүй байхгүй. Тэгэхээр би хүмүүсийг яг миний бизнес амьдрал энэ бол миний амьдрал. Энэ миний бизнес. Энэ өрөөдөл гэдэг утгаараа харж сэтгэж тэрнийхээ хэмжээгээр цоошин ертөнцийг бүтээгээрэй гэдгийг одоо хэлж байгаа юм за. Тэгээд өөр асуултын үед бичцээгээрээ энэ юуны доор комент хийрээ. Тэгээд эргүүл хэдүүлээ уулзцгаа. Одоо 1 цаг 20 минут баг бид нар лайв хийжтэй. Тэгээд эндээ хэдүүлээ яа тий. Тэгээд энэ өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Тэгээд эргээд би их хоногийн дараа лайв хийнэ за. Тэгээд ямар бүртгэлийн явцдаа ч юм уу нэмэлт гойгоо мэдээллүүдийг та нартай хуваалцъя. Тэгээд амжилт хүсье, аз жаргал хүсье, хайртай шүү бүгдэнд нь. Тэ би үнэхээр монголчуудаа хайртай учраас гадаад улсад энэ олон жилийн юмыг сурдаг. Тэ сурсан бүх юмудаа та нартай зориулаад өгнө гэж бодхолоор л өөрөө ирэхгүй тэ бас нэг хүний амьдрал өөрчлөлтөө бас нэг хүн хэрэг болчих болов уу гэж бодсондоо би чин сэтгэлээсээ өөрийгөө зориулдаг. Тэрийг минь зүгээр ойлгоорой. Тэрээс би одоо жишээлбэл би юм гоё амьдарч байна, би юм дэгж гэж гайхуулах гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Энэ чинь энэний ардталт асар их хэмжээний чин сэтгэл явдаг, асар их хэмжээний хөдөлмөр явдаг. Энэ дотор ямар нэгэн би хин нэгэн хүнийг хуурах гэсэн юм ерөөсөө байдаггүй. Хин нэгэн хүнийг ашиглая гэсэн. Би өөрөө хүнд ашиглуулах аюул дургүй би өөрөө амар айхтар байхгүй. Ер нь хүн андшгүй байдаг ч тий. Нэг хүн намайг хуурах ч юм уу, намайг нэг худлаа үнэн тэгж жагаад миний мөнгийг авах гээд байгаа хүн байл би сэжиглэл цухтана. Тийм учраас би энэ талаар өөрөө яг бодож үзээрэй. Чиний мөнгийг авахгүйгүй. Чи өөрөө өөртөө зориулж хөрөнгө оруулж байгаа гэдгийг хэлээрэй заа. Гэдгийг ойлгоорой. Би өөрөө ч асыг тэгж явсан. Тийм ч учраас чи өөрөө өөрийнхөө төлөөлж зүтгэх ёстой. Чиний асуудлыг чамаас өөр хүн хинч шийдэхгүй. Тэгэл хэрвээ чиний амьдрал, чиний одоо ирээдүй үн цэнтэй гэж бодож л байгаа бол энэ хөрөнгө оруулалт чиний амьдрал цоошин ертөнцийг нэг учиртай. Би тэгвэл яг тийм хүмүүст, тийм сэтгэлтэй, тийм хүсэл мөрөөдөлтөй тийм хүмүүс тэгэл одоо тийм монголчуудаа л үнэхээр хийгсэн юмаа хийгээд тэг ямар ч эдийн засгийн ямар ч одоо зах зээлийн ямар ч төрийн тэр янз янзын хямрал нийгмийн гажуудал юм давтахгүйгээр тийм хүчтэй нөлөөтэй тэр хүмүүсийг бий болгоход би тусалж байгаа юм за. Тэгээ тэрний нэг хэсэг болохоор зүтгэж байгаа хүмүүст их баяртай байна. Тэгээ одоо яг бүртгүүлэх гэж байгаа хүмүүсээ хурдан бүртгүүлээрэй заа. Эртхэн бүртгүүлэх тусмаа нөгөө миний одоо бүртгэх хэмжээний цаар хүрээнд багт чинь гэсэн тэр найдварч илүү найдварт болчих шүү дээ. Тэр яг одоо энэ линк руу ороо за. За. Окей. За баяртай. Иргэд уулзцай. Бай. Хайртай шүү.